기도하고 시작하겠습니다. 다음부터 залбираад эхэлцгээе. 하나님, 오늘도 좋은 빛의 낮을 허락하신 것을 감사합니다. Эзэн минь энэ өдөр ч мөн та шинэ гэрлийн өдрийг өгснөөр төлөө танд талархъя. 창조주 하나님의 말씀은 제 인생을 바꾸는 말씀임을 믿습니다. Тэгч эзэн таны үг нь бидний амьдралыг өөрчлөгч хүч гэдэгт итгэж байна. 말씀의 인도에 항상 복종하는 저희가 되게 하여 주시고 Эзэн минь таны үгийн удирдлаганд бид үргэлж дуулууртай хүмүүс байж 하나님의 말씀을 입으로 담대히 전하는 입술들이 되게 하여 주시옵소서. эзэн таны үгийг аманда үргэлж байлгадаг хүмүүс байлгаж өгөөч. 하나님의 선하신 뜻에 자기를 맡기게 하여 주시고 эзэн минь таны зөв таалалд бид өөрсдөө даатгаж 하나님의 사랑을 의심하지 않게 하여 주시고 эзэн таны үгийг эзэн таны хайранд эргэлзэхгүй байж 두려움이나 염려가 없이 담대하게 믿음을 지키는 저희가 되게 하여 주시옵소서. айдас болон санаа зовирт баригдахгүйгээр итгэлээ сахдаг нэгэн байлгаж өгөөч. 하나님의 마음으로 느끼는 그런 말씀 배우는 시간 되게 하여 주시옵소서. Эзэн минь энэ цагийг ч гэсэн таны сэтгэлийг мэдэрсэн ухаарсан тийм цаг байлгаж өгөөч. 예수님의 이름으로 기도하옵나이다. эзэн Есүсийн нэрээр салбангуулаа. 아멘. 아멘. 오늘은 19장 41절부터 이제 하실 차례입니다. 19장 41절부터입니다. За өнөөдөр хэлдгээр 2-р Самуэль 19-ийн 40 41-ээр бүртэж. 13번째 큰 번호 13번이고요. 목사님 사무엘하 19장 41절부터요. 예, 사무엘하 19장 41절부터인데 이제 본문을 찾아놓으시라고 말씀드리는 거고요. 네. 이제 자, манайхан хэдэл өнөөдөр 2-р Самуэль 19-ийн 41-ээс эхэлж байгаа. 적어 놓으시기는 13번. 네. 이스라엘과 유다의 분쟁. За 13 дахь одоо сэдвүүд дотор хэдүүлээ явж байгаа тийм ээ. 13 дахь сэдв байна. Израиль болон Юдагийн дайн. зөрчилдөөн гэсэн үг байна. 그래서 본문 41절부터 읽어주시기 바랍니다. 41절부터 43절까지 읽어주십시오. Тэгэхээр 41-ээс 43-ыг уншиж байна. За Арагтун Израильчууд бүгд хаан дээр ирээд бидний ах дүүс болох Юдачууд яах гэж таныг булааж хаан хийгээд түүний гэрийнхэн бас хамт байгаа Давидын хүмүүсийг Йордан гол гатлуулан авчирваа гэцгээв. Юдагийн бүх хүмүүс Израильчуудад яагаад гэвэл хаан бидний ойрын төрөл юм аа. Та нар юунд энэ талаар уурлана вэ? Хааныхаас бид хооллосон уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл өөрсөддөө авч үлдсэн үү гэв. Израильчууд Юдачуудад хариулж бид хаанд 10 хуйлтай билээ. Тиймээс Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийм атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаанд на буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн бид босуу гэв. Гэвч Юдачуудын үг нь Израильчуудын үгнээс илүү хатуу байлаа. 아멘. 아멘. 유다 지파를 먼저 오도록 다윗이 이렇게 연락한 거 아닙니까? Тэгээ Давид хаан эхлээд юу яасан те? Юдагийнхныг эхлээд Юдачууд руу эхлээд үг хэлгээсэн те? 유다 지파가 먼저 와서 왕을 맞이한 거에 대해서 다른 지파들이 시기가 생겼습니다. За тэгээ Юдачууд эхлээд очоод хааныг урдчлаад аваад гэсэн чинь бусад Израильчууд ингээд одоо юм хэлж байгаа те? Үг гаргасан. 자기들은 나름대로 왕을 맞이하고자 최선을 다한 거죠. Тэгээ өөртөө болохоор хааныг огтхоод болон бэлдэжсэн те. 적극적인 마음을 가지고 왕을 영접하기 위해서 이렇게 힘들게 찾아온 겁니다.
За тэд нар болохоор хааныг одоо утаж авахгүй бэлдээд дор бүрнээ үйлдэл хийгээд ингэжсэн хүмүүс байгаа. 근데 자기가 아닌 누군가가 자기보다 더 열심을 내는 걸 본다면 그 사람은 시기심이 나오게 돼 있습니다. Тэгээ хин нэгэн хүн ямар нэгэн үйлдэл хийх гээд тэгээ бэлтэж явах үед нь хажуу талаас нь өөр нэгэн гарч ирээд одоо үйлдэлийн илүү хурдтай хийгээд ч юм уу нөгөө үйлдэл бодож исэн зүйлийг авчлах хүмүүс ингэж үг гаргаж эхэлдэг. 교회 안에서도 누군가 열심히 어떤 일을 하고자 하는데 자기보다 더 열심히 하는 사람을 보게 되면 그때 시기심이 나오는 거죠. Тэгээ ялангуяа чуулган дотор ч гэсэн тэгдэгтэй би өөрөө ингэж хийх гэж ядал өөрөөс нь илүү итгэвтэй хийдэг нэгэн гараад ирэх юм бол бас ингэ үг гарах гэдэг. 이 시기심은 관심과 열심이 있는 사람에게 나오는 것이지 무관심한 자에게는 나오는 것이 아닙니다. Тэгээд би ингэх гэжсэн шүү дээ. Би тэгчих чи тийм үү ийм их битийн өгнүүд нь ямар хүнээс гардаг гэхлээрээ одоо яг чин сэтгэлээсээ тэрийг зориулах гэж хичээж байгаа бас ингээд тууштай одоо зүтгэжсэн тийм хүнээс ийм одоо өгнүүд гарч иртэй. Тэрнээс биш ингээд нөгөө анхаарахчгүй халуун сэтгэлж байхгүй ийм хүнээс л гардаг байгаа. 그 성도 간에 일어난 시기심은 빌립보서에 어떻게 그 시기심을 다스려야 하는지를 신약 성경 빌립보서에서 자세히 가르쳐 주고 계십니다. За тэгээд итгэгч хүмүүс хоорондоо ингээд ямар нэгэн байдлаараа маг үг сөргөлдөөд ч юм уу те ийм үг болох үед энийг хэрхэн шийдэх вэ гэдэг талаар шинэ гэрээний Филиппой номон дээр байж байгаа. 다른 성도를 경쟁 상대로 생각하는 것이 아니라 한 몸으로 생각해야 됩니다. Тэгээд бид нэр бусад итгэгч нараа болохоор миний өрсөлдөгч ч юм уу тэгж харахаас илүүгээр тэр хүн бас одоо Христийн биеийн нэг хэсэг гэж харах хэрэгтэй. 내가 아닌 다른 사람을 어떻게 한 몸으로 생각할 수 있을까요? Тэгвэл бид нэр би биш өөр хүнийг яаж өөрсдөө ижлэхэн гэж бодож чадах вэ? 한 분이신 예수님을 똑같이 모셨기 때문에 한 몸인 거죠. Тэгээ яагаад лээрээ тэр хүн яагаад адилхан би таны биетэй нэг ижлэхэн бие шиг болох вэ гэхлээрээ та Христийг Есүсийг хүлээж авсан шиг тэр хүн ч гэсэндээ яг тэр ижлэхэн Есүсийг хүлээж авсан хүн байгаа учраас хүний нэг хүн шиг өөрсдөө хүлээж авах хэрэгтэй. 많은 그 지체가 신체의 여러 지체가 한 머리에 모두 연결된 것과 같습니다. Тэгээ бид нэр ингээд одоо бүгдээрээ нэг эргэтэн тий харин толгой нь Христ гэвэл бид нар бүгдээрээ 10 гар 100 гар шиг бүгдээрээ нэг толгойд холбогдсон эргэтэн гэсэн утга байна. 모두 함께 예수님을 머리로 삼는다면 한 몸처럼 느껴지는 것은 그건 분명히 맞습니다. Тэгээ бид нар бүгдээрээ өөрсдөө Христ бидний толгой гэж та боддог бол бид нар бүгдээрээ л түүний нэг эргэтэн буюу нийлээд нэг бие гэсэн утга болно. 다른 사람이 좋은 모습 보이는 것을 시기하는 것이 아니라 마치 자기가 하는 것처럼 그 기쁨을 갖게 되는 거죠. Би тийм учраас одоо миний нэг эргэтэнд те ямар нэгэн байдлаараа сайн зүйл тохиолдоод ингэх юм бол бусдууд нь баярлдаг шиг бид нэр бусадаа ч гэсэндээ бас баярлах хэрэгтэй. 서로를 한 몸처럼 여겼던 가장 좋은 그 예가 다윗과 요나단의 관계입니다. За тэгээ бид нэр бусдыгаа яг нэг өөрийн биш гэдэг хүлээж аваад үйлчилж тэр хүний төлөө санаа зовж болох нэг юм одоо жишээ байж болно гэх юм бол Давид болон Йонатаны харилцаанаас бид нар харж болно. 훌륭한 공을 세워서 칭송받던 요나단에게 다윗이라는 인물이 새롭게 등장했어요. За тэгээд алдартай байсан тий Йонатанд Давид гэдэг нэг хүн гарч ирсэн байна. 그 다윗 때문에 자기가 좀 그 뒤로 밀리는 또 관심에서 벗어나는 그런 일이 생길 수 있어요. Тэгээд Давидаас болоод Йонатан их алдартай тий ийм нэр алт нэртэй байсан ч гэсэн Давид гарч ирсэнээс болоод Йонатаны одоо тэр нэр хүнд бас нөлөөлөх боломжтой байсан нэр хүндэд нь. 그러나 자기 안에서 일하셨던 하나님이 똑같이 다윗에게 일하신 것이기 때문에 다윗을 자기 생명처럼 또 자기 몸처럼 귀히 여긴 겁니다. Гэхдээ
Йонатан юу гэж харсан гэхээр өөрт нь өрөөл өгөөд өөрийг нэг одоо тий хамгаалж өргөж байгаа тэр бурхан яг ижлэгэн Давидад яг тэгж үйлдэж байгааг харахтаа тэрээр ингээд Давидыг бас ингээд хараад баярлсан баг. 또 이 시기심이 일어나는 일에 있어서 다윗의 잘못된 판단이 여기에 있습니다. За тэгээд одоо энэ дээр харах юм бол одоо өгнүүдээс болоо тий Давидын үйлдэлийг буруугаар ойлгосон хүмүүсээс гарч ирсэн байгаа агуулгаар харах юм бол 오고자 하는 오려는 의도가 없는 유다 사람들을 거의 반강제로, 그러니까 오려고 하지 않는 유다 사람들을 억지로 오게 한 것에 잘못이 있는 거죠. тэгээд Давидын хувьд болохоор Юдачд уулна анх Давид хааныг ингээд авчрах бодлого байсан тий. Гэхдээ Давид хаан тэднэр лөө одоо үг явуулаад нэг сар бол албаар тэднийг авчирсан байхгүй л. Тэснээрээ одоо энэ асуудлууд үйлдэгдсэн ийм асуудал гарч байгаагүй. Давидын үйлдэл буруу байсан гэсэн. 기쁜 마음으로 온 것이 아닌 상황에서 안 좋은 말을 들으니까 마음이 유다 지파 사람들의 마음이 상한 겁니다. За тий харах юм бол нөгөө нэг Юдачууд чинь ялангуяа тэдний чинь нөгөө өөрсдөө хүсээд баяр хүртэгээр хаанаа ингээд залаагүй. За одоо тий хаан хэлсэн шүү залсан гэдэг утгаараа Израильчүүдийн хэлсэн үгэнд нь тэд нар шууд ингээд дотор нь одоо босч эхэлж байгаа тий уур нь хурж эхэлж байгаа. 사랑하는 마음이 더 컸다면 그러면 그런 잘못된 말에 대해서 관용했을 겁니다. Тэгээ ялваа нэг зүйл дээр хайрын сэтгэл гэдэг зүйл илүү том байх тусам байх юм бол хэн нэгэн өөдөөс юм хэлсэн ч гэсэндээ түүнийг зөвлөрүүлж хүлээж авдаг болно. 사사기에 에브라임 사람들이 기드온에게 시비를 걸 때 또 기드온은 그걸 넓게 받아주는 그런 관용의 마음이 있었던 거예요. За тэгээ шүүгчд номыг авах юм бол Ефраим хүмүүс ингээд гарч иртээ. Тэгээ тэд нар болохоор Гидеон дээр очиод бас ингээд одоо Гидеонд очиод гомдлож байгаа, үг хэлж байгаа тийм үг гарч иртээ. Гэтэ Гидеон өөдөөс нь яасан гэхээр дуу тайвнаар хүлээж авсан ба. 그래서 여기 유다 지파 사람들이 이스라엘 사람들보다 더 말을 거칠게 더 사납게 말을 여기 했다라고 기록돼 있죠. За тэгээ энэ дээр харах юм бол хамгийн сүүлийн 43 хамгийн сүүлийн агуулгыг харах юм бол гэсэн тий Юдачуудын үг нь Израильчүүдийн үгнээс илүү хатуу байлаа гэсэн. 여기 43절에 유다 사람들의 말이 더 거칠었다, 또 난폭했다 그렇게 기록돼 있지 않습니까? 네. Тэгэхээр одоо тэр 43-ийн сүүл дээр тийм ээ Юдачуудын үг нь Израильчүүдийн үгнээс илүү хатуу байлаа гэсэн. 그러다 보니까 이스라엘 사람들의 그 마음도 똑같이 마음이 상했던 겁니다. За тэгэхээр эндээс харах юм бол Израильчууд ч гэсэн мэдээж хэрэг дотор нь тий сайхан биш байсан баг. 그러니까 그 양쪽 간에 서로 감정의 분쟁이 일어났던 거죠. Тэгснээрээ мэдээж хэрэг айл ал таалдаа тий тааламжтай таадаг биш байсан учраас хоорондоо ингэ зөрчилдөөн гарсан гэж байна. 다윗이 그 인간의 생각으로 다른 사람을 억지로 어떤 일을 하게 하는 이것은 결코 좋은 결과가 오지 않습니다. Тэгээ Давид энэ зүйл ханаас үүссэн гэхээр Давид өөрийнхөө хүний бодлоор тий бусдыг ирэх бодлого байсан хүмүүсийг очиод хүчээр авчирснаас ингээ ийм зүйл үүссэн байсан. 다윗이 세밀하게 하나님의 인도를 받는 가운데 두 가지의 인간적인 생각이 들어온 두 가지의 일이 있었다고 그랬죠. За тэгээ Давид хаан бол Бурхны одоо хүслийг Бурхны удирдлагын дагуу дуулууртай одоо ийм хаан байсан тий. Гэхдээ тэр хаан хоёр зүйл дээр өөрийнхөө бодлоор ингээ үйлдэлсэн байна. 유다 지파를 억지로 오게 한 것과 또 아마사를 군대 장관으로 삼은 이 두 가지 일이 다윗이 자기 생각으로 한 겁니다. За тэр Давид энэ удаад ямар хоёр зүйлийг өөрийнхөө санаагаар хийсэн гэхээр нэгдүгээрт нь Юдачуудыг өөрийнхөө бодлоор хүчээр авчирсан. За хоёр дахь нь болохоор нөгөө Амасаг цэргийн жанжин болгосон. Ийм хоёр зүйл байсан. 하나님의 뜻을 분별해서
뜻대로 한 일들은 뒤에 문제가 생기지 않고 좋은 결과로 나타납니다. Тэгээ ер нь бол Бурхны одоо хүслийн дагуу хийгдсэн альва зүйлсүүдэд ямар нэгэн асуудал араас ингээд дагуулдаггүй эсрэгээрээ бүр ингээд сайн болдог. 근데 잘못된 결과가 안 좋은 일이 생긴 것은 모두 하나님의 뜻대로 한 일들이 아니었던 거예요. Гэхдээ харин Бурхны биш тэ өөрийнхөө төлөвлөгөөр хийгээд ирэхлээр одоо гэхдээ Давидыг харах юм бол үйлцэн үйлчлүүдээр нь дандаа одоо сүр үр дагавар авчирч байгаа зүйлсүүд нь болохоор Давид Бурхны хүслээр биш өөрийнхөө хийсний учраас гарч ирсэн байна. 그래서 여기 유다 지파와 이스라엘 간의 이 분쟁은 또다시 반란 사건으로 이어집니다. За тэгээ цаашаа ингээ харах юм бол энэ удаа Юда Израиль хоёр хоорондоо ингээд үг сөргөлдөж чинь тий. Тэгээ энэ сөргөлдөнд бас ингээд дуусаагүй цаашаа дахиад ингээ үргэлжилж байгаа талаар хэдлээ харна. 특별히 시기심에 대해서 우리는 우리가 각자가 주의를 조심을 하고 성도들이 그런 마음을 갖지 않도록 우리가 주의를 시켜야 됩니다. Тэгээ ялангуяа бид нар бас одоо хоорондоо хүмүүстэй үг гардаг тий. Энэ ингэсэн чинь инглээ гэсэн тийм өгнөд гардаг. Тэгэхээр бол ийм өгнөдүүдийг одоо чуулган дотор өгшүүлж болохгүй. Аль болохоор гарлаа гэхэд ингээ хурдан дарах хэмжээ хурдан боловлох хэмжээ авах хэрэгтэй гэдэг. 시기가 얼마나 위험한지 한 구절만 보겠는데요. 야고보서 3장 16절 읽어보겠습니다. За Яаков 3-ын 16 хэдүүлээ харъя. Эндээс одоо энэ хэр асуудал вэ гэдэг хэдлээ харж үзье. Яаков 3-ын 16. 우선 제가 읽을까요? 아니면 다른 사람 시킬까요? 우선 학생들이 본문은 통역 선생님이 읽으시고 제가 불러준 그 구절은 학생들이 읽으시는 건데 시간이 끌고 읽는 분이 안 나올 경우에는 좀 그때는 부탁드릴게요. 네네. 자, 만약에 흰 이건 야곱 3-ын 16 уншиж өгөөрэй. За 3:16. Учир нь хаан атаархал ба хувиа хичээсэн зориг оршиж байна. Тэнд замбраагүй байдал болоод альва муу муухай юмс байдаг. 아멘. 아멘. 시기가 있는 곳에는 다툼이 일어나고 다툼이 있는 곳에는 더 큰 악한 일들이 이 분쟁과 분란이 일어난다라는 말씀이죠. За тийм атархаж хувиа бодсон те янз бүрийн яриаг үүсгэсэн ийм бодлуудаа нь юг авчирдаг гэхлээр замбраагүй байдлыг авчирдаг гэсэн тийм ээ. замбраагүй байдлууд нь муу зүйлсийг авчирдаг гэж. 작은 시기가 큰 감정의 다툼으로 큰 그 다툼으로 더 큰 감정으로 발전해서 큰 다툼으로 이어지는 겁니다. Тэгээд жижигхэн нэг атаархалын зүйл нь тэгээд яваанда бүр тийм одоо том бүр замбраагүй байдлыг авчирдаг гэж хэлсэн. 분한 마음을 가지는 것도 하나님 앞에 자기가 죄를 짓는 것입니다. Тэгээд эн чинь сүултээ уурлах нь ч гэсэндээ тий уурлаж хоорондоо хагуурах нь ч гэсэндээ эзний өмнө ингээд өөрийг нь буруутгалд хүргэдэг байгаа. 그럼 다른 사람이 나를 시기하고 나를 격동할 때 나는 어떻게 해야 될까요? Тэгвэл одоо хэн нэг хүн танд атаархах үед ч юм уу те атаархаа таныг ингээд одоо ийм байдалд байлгах үед та ямар зүйл юу хийв зүгээр вэ? 그 감정에 휘말리지 않기를, 그 감정에 끌려서 같은 마음을 갖지 않기를 하나님 앞에 기도해야 되겠죠. Мэдээч хэрэг энэ донд магадгүй танд уур хүрч магадгүй. Гэхдээ тэглээгээд эцсэнд хэн үрдүн хин танд буруугаар ярих учраас аль болохоор өөрийнхөө одоо сэтгэл зүй те тэрийг ингээд дараад нөгөө хүнтэй ижлэх ингээд адилхан одоо өргөгдөөд ингээд хамтдаа шүргөөцөлтөд байхгүй гэж хэлдэг. 예, 여기까지 이제 20장으로 가겠습니다. За одоо хэдүүлээ 2 дугаар самуил 20 дугаар бүлгээр орж байгаа. 근데 20장으로 가기 전에 우리가 한 가지 정리하고 지나갈 것이 있습니다. За одоо 20 дугаар бүлэг хэлээ үзэхээс өмнө эхний ялдаа нэг зэгцлэх зүйл байна. 압살롬의 반란 사건, 압살롬이 반란한 일과 관계돼서 요압이 한 일들은 다 악한 일들입니다. За тэгээ харах юм бол Абсаломын талаар хэлээ ярих гэж байгаа. Абсаломын одоо нэг Абсаломын бослого байсан тийм ээ. Абсаломын бослоготой холбоотой Йовын оролцоо нь болохоор
түүний хувьд одоо буруугаар ирэх алхмууд нь байсан. 요압이 행한 잘못된 행위에 대해서 몇 가지로 정리해서 우리가 좀 기록해 놓겠습니다. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр одоо нэг ямар зүйл дээр яаж иж үйлдсэн талаар хөдлөө эндээс нэг удаа дахиж харчаа. Тэгээд 20 дугаар бүлгөрөө оръё. 첫 번째는 왕의 당부를 무시하고 아들을 죽였음. За нэгдүгээрх нь болохоор хааны одоо анхааруулгыг үл тоож хүүг нь алсан. 그리고 두 번째는 За хоёрдугаарт нь болохоор 슬퍼하는 왕에게 항의하며 명령했음. за хоёрдугаарт нь болохоор гашуудж байгаа хаан дээр очиод тий түүнийг одоо ингээд буруутгаж бас түр тушаал өгсөн. 세 번째는 За гуравдугаарт нь болохоор 왕이 임명한 군대 장관을 죽였음. хааны босгосон тий цэргийн жанжинг алсан. 이 세 가지를 종합하면 한 가지 결론이 나옵니다. За энэ гурыг ингээ харах юм бол эндээс нэгэн юм дүгнэлт гарч болохоор байгаа. 하나님께서 다스리시는 왕의 인도를 받지 않음. За энэ гураас харах юм бол ёо болохоор бурхны удирдах байгаа бурхны босгосон хааны удирдлагыг аваагүй. 다시 말해서 즉 하나님의 통치에서 벗어난 행위들이라는 거죠. Тэгээ энэ өөрөөр хэлэх юм бол хааны удирдлагын дор байхгүй байсан гэдэг нь болохоор бурхны удирдлагаас холдсон гэсэн утга шүү дээ. 이 세 가지 가운데 세 번째는 아직 우리가 읽지 않은 이거는 이제 그 뒤에 나오는 일입니다. За энэ Йовын хийсэн агуулгуудыг харах юм бол эхний хоёр нь бидний өмнө уншсан агуулгууд дээр байсан бол одоо гурав дахь нь болохоор илүү одоохондоо уншааг байгаа хэсэг байгаа. 요압의 행위는 스스로 자기를 해롭게 만드는 행위들이었습니다. Тэгээд харах юм бол Йовын үйлдэлүүд нь өөрийгөө хорлсон ийм үйлдэлүүд байсан. 요압이 처음에는 왕에게 충성했고 전쟁에서 많은 공을 세웠습니다. За эхлээд Йов бол эхэндээ яасан гэхээр хаанд чистэлээс ингээ үйлчилж байсан. Үнэнчээр үлдээд янз бүрийн ядалтууд ирсэн авчилсан. 그러다 도중에 마음이 변하고 이렇게 악으로 기울어지게 되는데요. Тэгээд тэрээр ясглаад дундаасаа сэтгэл нь түн сэтгэл ингээ өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгээд одоо нэг хамраас өхнөж яддаг шиг тийм болж эхэлсэн. 그 잘못된 결말을 자기가 맞게 된 원인은 하나님의 통치를 끝까지 받지 않는 자는 통치에서 벗어난 자는 잘못된 결말을 얻는다는 거죠. За эндээс бид нэр дүгнээд харах хэрэгтэй зүйл нь болохоор бурхны удирдлагаас ангид тэгээ өөрийгөө ингээ авч явах гэж хичээдэг хүмүүс нь эцэстээ өөрийнхөө одоо буншиг ухаан гэдэг шиг тий өөрийгөө буруу талд ингээ өргөдөг байгаа гэдгийг мэдэж болно. 자, 이어지는 말씀은 다윗이 판단한 거에 대한 잘못된 결과가 온 것들을 우리가 볼 거고요. За тэгээд одоо хэдүүлээ цаашаа нэ үзэх байгаа энэ агуулгууд болохоор Давид өөрийнхөө бодоод Иесус болоод одоо ирж байгаа сөрөг үр дагаврыг талаар арах гэж байгаа. 거기에서 나타난 요압의 악한 행위가 어떤 것인지를 이제 볼 겁니다. За бас эндээс одоо илэрсэн Йовын үйлдэлүүд талаараас харна. 20장이고요. 20장의 핵심 교훈은 세바의 반란과 요압의 진압. 요압의 진압이 목사님? 진압이라고 그걸 제압하고 그걸 이제 그 반란을 이겼다는 거죠. 반란군을 이겼다는 겁니다. 제압. 예. За одоо 20 дугаар бүлгийн сэдэв болохоор Себагийн бослого болон Йовын өрийн төрөх гэсэн юм агуулга байна.
첫 번째 큰 1번, За эндээс хөдлөө одоо сэдв рүү орж сэдв рүүгээ. 세바가 백성들을 선동하여 끌고 감. За нэгдүгээр сэдв болохоор Шиба ард түмнийг одоо өөмүүлж тэднийг дагуулсан нь гэсэн гарч байгаа. 1절부터 2절이고요. 1-ээс 2 дугаар ишлэл байгаа. 1절과 2절 한번 읽어 주십시오. Нэгдүгээр 1 болон 2 дугаар ишлэлийг уншиж байна. Биньямин хүн Бихрийн хөвгүүн Шиба гэгч нэгэн үл бүтэхээр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлэн Давидд өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иесийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль хүн бүр тус тусынхаа майхан руу буццгаа гэж байв. Ийхүү Израилийн бүх хүн Давидыг дагахаа болж Бихрийн хөвгүүн Шибаг дагав. Гэвч Юдачууд Йордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв. 아멘. 아멘. 유다 지파와 이스라엘 백성들 간에 이 분쟁이 일어났을 때 그 분쟁을 이용해서 뭔가를 얻으려는 사람이 나왔습니다. Сая өмнөх агуулга дээр болохоор Юда болон Израильчууд хоорондоо одоо зөрчилдсөн тийм. Гэхдээ тэр зөрчилдөөнөөр дамжуулаад одоо өөртөө ашиг олох гэсэн нэгэн хүн гарч ирсэн байгаа. 또 여기 또 베냐민 지파 사람들입니다. 베냐민 지파 사람입니다. Тэр нь хэн байсан гэхээр Биньямины хүн байсан гэсэн тийм. Бас л 다윗 왕이 선한 정치, 모든 백성이 만족할 만한 그런 정치를 했습니다. 뭐가 안 들립니까? 여보세요? 예, 끊어졌어요. 끊겨진 것 같아요. 제 소리는 잘 들려요? 아니, 제 영상 끊어지지 않습니까? 아니, 방금 안 들렸어요. 방금 안 들렸어요? 네. 여기서 볼 때는 통일 선생님 거가 이렇게 소리가 안 들렸는데 제 거가 이렇게 끊어졌다는 얘기죠? 아니, 모르겠어요. 저는 마지막 부분은 다시 한 번만 해주시겠어요, 목사님? 그러니까 베냐민 지파 사람이 이렇게 이번에도 반란을 일으켰죠. За энэ удаагийн бослог гаргаж байгаа хүн бас л адилхан Биньямины овгийн хүн байсан тийм. 다윗 왕은 모든 백성이 만족할 만한 선한 정치를 베풀었습니다. Гэхдээ Давид хаан болохоор бүх хүмүүсийн сэтгэлийг бүх хүмүүсийн сэтгэл нийцвэж зөв ингээд удирдлагыг ингээд хийсэн. 그러니까 불만이 있을 수가 없는 건데 왜 이렇게 불만을 가지고 반란을 일으키는 사람이 나올까요? Гүндэ Давидыг талаар хинч одоо буруу удирдсан гэдэг ч юм уу ийм үг гарахаагүй байтал энэ Биньямин овгийн хүн яагаад энэ Давид хаан ер нь их муу хүн байсан гэдэг ийм буруу хүн байсан гэсэн ийм үгийг гаргаж гарч ирсэн болоо. 앞에 시므이와 마찬가지로 베냐민 지파 사람들이 갖고 있는 공통적인 그 마음입니다. Энэ урдлынх нь нөгөө Давидыг хараасан хүн бас Шимей тэр бас Биньямин хүн байсан. Энэ дээрээс харах юм бол Биньямин хүмүүсийн дотор одоо байдаг ийм ойлголтын талаар хэлдэг харж болно. 사울이 왕이었을 때는 베냐민 지파의 자부심이 굉장했겠죠. За Саул хаан болох үед Биньяминчууд өөрсдийнх нь удмаас хаан гарсан гэдэг утгаараа нэлээд ингээд маш юу байсан баг, баяртай байсан баг. 근데 그 왕의 위가 그 왕의 자리가 유다 지파로 옮겨가니까 그때부터 베냐민 지파 사람들에게는 불만이 있었을 겁니다. Гэхдээ Саул хаан тэр Биньямин овгоос болсон хаан болоод буцаад Юдагаас хаан гараад ирэнгүүт Биньяминчууд тэр тал дээр жоохон сэтгэл дундуур байсан бол тээ.
이제 기회가 되면 그 왕의 자리를 도로 되찾아오겠다는 생각을 한 사람도 있었을 겁니다. Тэг магадгүй тэд нэр Биньяминчуудаас хаан дахиад өөр хаан гарах байсан гэдэг ч юм уу. Цаг нь болох юм бол боломж олох юм бол дахиад Биньяминчуудыг хааны одоо тэр угсааг Биньяминчууд залгах хэрэгтэй гэсэн ийм бодлоо бас байсан юм шиг байна. 백성들 간의 분쟁이 일어났을 때 여기 베냐민 지파 세바라는 사람도 그 분쟁을 이용해서 자기가 왕이 되려고 했던 거죠. За тэгээд тэр үднээсээ ч юм уу ямар ч ч Израиль болон Юдачуудын хооронд тэр сөргөлдөөн гарах үед энэ Шиба гэдэг хүн түүнийг ингээ ашиглахыг хүссэн. 우리를 하찮게 대하는 다윗과는 더 이상 함께할 필요가 없다 이렇게 선동을 백성들의 감정을 이렇게 불러일으킨 겁니다. За тэгэн удаа тухайд тий арт түмэн яг яахаа мэдэхгүй байж байгаа энэ үед нь Давидэд биднээс өгөх юм байхгүй гэдэг сэтгэлийг нь хөдөлгөөд авчихыг хүссэн байгаа. 사람에게 감정이 격동해서 일어나면 그 들려지는 말에 의해서 마음이 쉽게 움직여집니다. Тэг хүмүүсийн сэтгэлд ингээ тогтвортой бус ийм байдал байх үед ямар нэгэн өвгнүүдийг сонсох үедээ хүмүүс аль зөв буруугаа ялахгүйгээр зүгээр ингээ дагаад ингээ хийсэх гэдэг. 차분하게 상황을 살피고 분별하지 않고 그 기분에 맞는 말 들릴 때 거기에 끌려가는 그런 경향이 있는 거죠. Тэгээ ялангуяа тогтвортой суугаад анхааралтай бодоод зөв шийдвэр гаргах хэрэгтэй байтал чинь эсрэгээр нь хүмүүс яг сэтгэлэн тогтворгүй байх үедээ аль өөрийнх нь сэтгэлд жоох ингээд тааламжтай сонсогдож байгаа тэр үгийг дагаад явах гэдэг. 그래서 국가적으로 어려운 일이 생길 때는 백성들의 마음을 움직여서 그 권력 잡은 자에게 대항하는 그런 일들이 종종 많이 일어납니다. Тэгээ энэ байдал гэсэн нэг улсаас гарч ирдэг тийм арт түмний сэтгэл ингээд арт түмний байдал одоо мороо босгоо болоод ирэх үед хүмүүсийн сэтгэлийг аль болохоор өөрлөгөө татаад шууд бус төр дээр тийм их мэдлийг авах гэсэн ийм тохиолдолд гарч ирдэг. 그럼 여기 세바가 중요한 것을 알지 못했는데 그 중요한 것이 무엇일까요? Тэгээ энэ Шибагийн хувьд болохоор нэг чухал зүйлийг мэдэхгүй байсан тийм. Тэгээ түүний мэдэхгүй байсан чухал зүйл нь юу байсан бэлээ? 다윗이 왕의 자리에 오른 것은 오직 하나님께서 그렇게 하신 거라는 걸 생각 못한 겁니다. Тэгээ Шибагийн мэдэхгүй байсан зүйл болохоор Давидын цаанд бурхан байсан гэдгийг өөрөөр хэлбэл Давид хаан судалд сууж байгаа нь бурханы хүсэл байсан гэдгийг тэр мэдээгүй. 그래서 다윗이 통치하는 것은 하나님이 통치하시는 거라는 것을 또 알지 못했던 거죠. Тэгээ бас Давид захирлна гэдэг чинь цаанаа бурханы удирдлагыг аваад бурханаар захируулж байгаа гэдгийг ч бас тэр мэдээгүй. 다윗에게 대항하는 것은 하나님께 대항하는 것이고 그것은 자기의 해로움이라는 것을 알지 못했습니다. Тэгээ Давид руу одоо сөргөөчлөж байгаа зүйл нь Давидын цаанаага бурхан руу сөргөөчлөж байгаа зүйл гэж тэр ингэ мэдэхгүйсэн. 그러나 당장 백성들의 마음에 감정이 있었기 때문에 세바의 말을 듣고 모든 백성들이 움직이게 됐습니다. Тэгээд тэр утгаараа Шибагийн одоо энэ уруу батлага тэгээд Шибагийн бослого нэг талаараа түрхэн зурдал амжилттай болсон. Арт түмэн гэсэнтэй Шиба дагаад явсан гэсэн. 압살롬의 반란이 그것이 제압된지 그것이 반란이 끝난 지 얼마 안 돼서 또 다른 반란이 지금 일어나게 된 거죠. За энэ Шибагийн бослого чинь одоо Абсаломын саяхан нэг Абсаломын бослого болоод арай жоохон дарагдах байх үед дахиад Шибагийн бослого гарч ирж байгаа тийм. Өөрөөр хэлбэл хоёр бослого ингээ ар араасаа босч байна. 다윗을 향한 간절한 마음은 유다 지파보다는 다른 이스라엘 지파 사람들이 더 간절했었습니다. За тэгээд энэ донд харах юм бол Давид руу хандсан одоо чин сэтгэл нь Юдачуудаас илүүгээр Израильчуудад байсан. 그걸 알아주지 않고 혈통에 그러니까 그 혈통적인 관계 그러니까 자기와 가까운 유다 지파를 더 이렇게 의지했던 거가 이게 문제의 원인이었던 거죠. Гэхдээ Давид хаан болохоор тэрийг ажиглаа анзаараагүй тийм. Юдачуудаас илүү Израильчууд өөрсдөд нь илүү ингэж чин сэтгэлтэй байдаг анзаарахгүй зөвхөн өөрийнхөө ураг төрөл тэгээд садан төрөл гэж үзээд Юдачууд руу санал ингээ явуулсан нь одоо Давидын алдаа болж бас энэ байдлыг үүсгэхэд ингээ нөлөөлсөн баг. 그러나 하나님께서 다윗을 버리지 않으셨기 때문에 이 반란은
얼마 안 가서 이것도 또 실패로 끝나게 됩니다. Тэгээ бурхан Давидыг орхиогүй байсан учраас энэ бослого ч гэсэндээ удаагүй. Тэгээд энэ Шибагийн бослого дахиад бүтлгүүцсэн байгаа. 그 사람의 말이 얼마나 인간의 감정을 다른 사람의 감정을 쉽게 움직일 수 있는지 우리가 알 수 있습니다. Бид нэр эндээс хүний үг гэдэг зүйл одоо бусдын сэтгэлийг ямар хурдан хөдөлгөж болдог вэ гэдгийг харж болно. 지금 이와 비슷한 일이 나중에 후대에 또 일어나게 됩니다. Тэгээ бас дараад нь цаашаа харах юм бол яг үүнтэй ижилхэн үйл явдлууд дахиад тохиолдож байгааг хэдлээ харах болно. 다윗의 손자 솔로몬의 아들 르호보암이 왕이 됐을 때 그 일이 일어났죠. За тэр дахиад яг ийм бослог хизээ гарсан гэхээр Давидын ач хүү буюу Соломоны хүү Рехобоамын бас ийм бослог гаргадаг. 백성들의 요구를 왕이 들어주지 않으니까 모든 집안 사람들이 그 왕을 떠나서 따로 별도로 나라를 세우게 됩니다. За тэгээд тухайн үед Рехобоам хаан болох үед ард түмэн хүрчээд хүсэл тавьдаг. Тэгээд тэр үед Рехобоам түүний ард түмнийхээ хүсэлтийг сонсоогүй гэс болоод ард түмэн Рехобоамыг орхиж яваад өөрөөсөө тусдаа хаан улс байгуулдаг. 근데 이 두 사건이 비슷하게 보이지만 근본적으로 다른 면이 있어요. За тэгээд одоо юуны эдгээр бослогууд нь дандаа ингээд төстэй юм шиг харагдаж байгаа боловч учир шалтгаануудын хувьд болохоор арай жоохон өөр байдаг. 오늘 본문의 일은 다윗이 늘 하나님의 인도를 받고 있는 가운데 있었기 때문에 그저 실수로 일어난 일입니다. Энэ өдрийн одоо уншиж байгаа энэ агуулга буюу Шибагийн бослого болон эдгээр зүйлсүүд нь болохоор Давид хаан одоохондоо Бурхны удирдлагыг авж байгаа. Тэгээд Бурхны удирдлагыг авч ирсэн хэрнээ зөвхөн өөрийнхөө бодлоор буюу хүний бодлороо ядаж одоо төсөл тавьсан үүдсэн ийм асуудал байсан бол 우리가 믿음으로 행하면 어떤 실수가 있다 할지라도 하나님께서 그것을 이렇게 좋은 방향으로 이렇게 이끌어 주십니다. Биднес ч гэсэн бас яг энэ Давид шиг ийм Бурхантай хамт алхдаг гэдэг мөртлөө хүнийхээр ингээд шийд гаргах тохиолдол байдаг. Гэхдээ Бурхан бидний гаргасан тийм алдаануудыг илүү сайн тал руу нэргүүлж өгдөг. 그러나 열왕기상 12장에 있는 또 다른 반란 사건은 전혀 그것은 그 경우가 다릅니다. 상황이 다릅니다. Харин тийм байдаг бол дараад нь гарах тэр Давидын ачийн гаргаж байгаа тэр үйлдэл буюу 1-р хаад номны 12 дугаар бүлэг дээр гарч байгаа тэр бослого нь эндээс арай утга зүйн хувьд арай өөр юм бослого байсан. 솔로몬이 하나님의 말씀을 듣지 않았기 때문에 듣는 걸 거절했기 때문에 생긴 일이에요. Тэгээ одоо энэ дээр болохоор ч Давид Бурхны үгийг сонсож байгаа удирдлагыг авч байгаа гэхдээ л алдаа гаргасан ийм гаргаснаас болж үүссэн ийм зүйл байгаа бол тэр хаад дээр байгаа агуулгыг харах юм бол Соломон Бурхныг таахаас татгалцсан. Тэгээд тэрнээс нь үүдсэн ийм бослого байсан байна. 그리고 당사자 르호보암도 하나님의 인도와 가르침을 받지 않았던 거죠. Бас тухайн үед бас Рехобоам гэж байсан. Тэр ч гэсэн бас Бурхны удирдлагыг аваагүй. 그래서 그것은 해결되지 못하고 그대로 나라가 나눠지는 걸로 끝나버렸습니다. За тэгээ одоо энэ Давидын энэ гаргаж байгаа бослого хэсхэн хугацааны дараа ингээд намжин гэсэн тэр намжууд тогтворчсон бол Рехобоамын тэр бослого Рехобоамоос үүдсэн тэр асуудлууд хизээч ингээд намжаагүй цаашаа бүр хоёр салаа болсон баг. Хуваагдаад болсон. 믿는 성도의 말은 두 가지 종류의 말로 나눠집니다. Тэгээ итгэгч хүний үг нь хоёр ингээд төрөл болж хуваагддаг. 다른 사람의 감정을 이렇게 일어나게 만드는 말을 하는 사람이 있고요. За тэгээ нэгдүгээрт нь болохоор бусдын сэтгэл зүйтэй босгодог хөдлөгдөг ийм одоо зүйл байдаг бол 또 감정이 일어난 그 격동되는 마음을 안정시키는 말을 하는 사람이 있어요.
Нэгдүгээрт нь бусдын сэтгэлийг тавууруулдаг хүн тэг илүү хөдөлгөөд ингээд яадаг хүн байдаг. Нөгөөдөл нөгөө хэсэг нь болохоор бусдын тэр одоо хөдөлсөн тэр сэтгэлийг илүү тайвшруулдаг, намжаадаг юм бас байдаг. 하나님께 속한 사람은 언제나 다른 사람의 마음을 편안하게 해주는 말을 합니다. Тэг бурханд итгэгч нэгэн бол үргэлжтэй хэн нэгэн хүний сэтгэлд амар тайвныг өгсөн юм хэлдэг. 교회 안에도 사단에게 그 지배를 당하는 그런 사람이 있는데 그 사람은 격동시키는 말을 하겠죠. Тэг чуулган дотор ч гэсэндээ чуулган дотор бүх хүн гэгэн тийм буюу бүх хүн бурханд дуулууртай байдаггүй. Сатаныг сонсдог хүмүүс ч гэсэн байдаг. Тэр хүмүүс нь яадаг гэхээр чуулган дотор бусдыг ингээд тавууруулаад асуудал үүсгэдэг хүмүүс. 잠언 15장 1절 한번 읽어 주십시오. За сургаалт төгс 15-ын 1-ийг уншиж өгөөрэй. Сургаалт төгс 15-ын 1. Ээлдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүүтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө. 아멘. 사람의 그 말에 따라서 감정이 편안한 마음이 되기도 하고 분노를 일으키는 마음이 되기도 합니다. Тэг хүний үгнээс шалтгаалаад сонсогч хүний сэтгэлд нь амар тайван хуралдах уу, уур хилэн хуралдах уу гэдэг ширэгддэг. 그래서 성도 간의 관계를 화목시키고 목회자와 성도 간의 관계를 화목시킬 수 있는 그런 일꾼들이 교회에 많이 있어야 됩니다. Тийм учраас бид нэр чуулганд ялангуяа итгэгч хүмүүсийн хоорондын харилцаан дээр те амар тайван авчирдаг. Удирдагч болон итгэгч нарын хооронд ч гэсэндээ амар тайвныг авчирдаг ийм хүмүүс их байх хэрэгтэй. 이간질 시키는 말이 교회 안에서 발을 붙이지 못하게 그 말이 교회 안에서 돌아다니지 못하게 해야 됩니다. Ялангуяа одоо хүний бодлоор үүсгэгдсэн тийм үгнүүд чуулган дотор ингээд хамаагүй нисээд байхад зөвшөөрч болохгүй. 그다음에 세 번째 내용이고요. 세 번째가 아니고 두 번째입니다. 두 번째입니다. 큰 2번입니다. За одоо илүү хоёр дахь сэдв рүү орох гэж байна. Хоёр дахь том сэдв болох сэдвийн нэр нь болохоор 궁에 있던 후궁들에 대한 왕의 처분. 후궁들 궁궐에 있던 예. 후궁, 그 왕의 궁궐 있지 않습니까? 왕이 사는 궁궐. 그 궁에 있던 후궁들은 이제 후궁들에 대한 처분, 왕의 처분, 조치, 처분. 네네네. За одоо за хоёр дахь сэдв болохоор ордонд үлдсэн байсан татвар эмсүүдийн шийтгэл гэсэн байна. 3절 한 절이고요. За 23 дугаар ишлэл байгаа. 3절 한 절만 우리가 읽어 주십시오. За Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн 10 татвар эмийг авч хянагчаар харгалзуулан тэжээв. Гэвч хаан тэдэн дээр очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч бүхэн үгтлээ түгжигдэмэл байваа. 아멘. 아멘. 여기 후궁이라는 것은 정식 왕비는 아닙니다. 네네. За одоо энэ нөгөө татвар эм гэдэг чинь болохоор албан ёсны одоо эхнэр гэсэн үг бол биш шүү дээ, тийм ээ. 왕궁에 늘 있으면서 왕을 이렇게 잘 보필하는 돕는 역할을 하는 여인들이죠. Өөрөөр хэлбэл тэд нар болохоор хаанд туслах үүрэгтэй ийм эмэгтэйчүүд байгаа тийм. 그 종과 같은 위치인데 왕을 그 돕는 종이기 때문에 굉장히 지체가 높은 그런 종입니다. За тэд нар болохоор мэдээж хэрэг хаан ерөнхийдөө бол татвар эм гэсэн нэртэй боловч боолын байр суурьтай гэсэн үг шүү дээ, тийм. 이들 가운데 그 왕이 원하면 누구든지 자기의 또 다른 아내로 이렇게 삼을 수가 있는 거죠. За тэгээд эндээс харах юм бол
эдгээр хүмүүс нь болохоор хэрэг хаан бүсгэл юм бол те хин нэгэн хүний те бас эхнэрээр шууд бас мөх боломжтой юм байна. 하나님은 처음에 창조하실 때 한 남자와 한 여자를 창조하셨습니다. 안 들렸습니까? 네. 네, 다시 할까요? 네, 다시 한번 해주세요. 예, 그 알람 소리 좀 해주세요. 예. 하나님께서 처음에 한 남자와 한 여자를 창조하셨죠. 근데 бурхан хамгийн анхандаа болохоор нэг эрэгтэй хүнд нэг эмэгтэй хүн ингэж бүтээсэн тийм. 하나님의 뜻은 한 남자와 한 여자만이 부부가 되어야 됩니다. Тэгээ бурхны хүсэл бол гэр бүл гэдэг нэрэн дотор нэр эхнэр нөхөр гэх юм бол нэг эрэгтэй нэг эмэгтэй байх хэрэгтэй. 근데 다윗이 이렇게 많은 아내를 거느릴 수 있게 하나님이 허용하신 이유가 뭘까요? Тэгээ Давидын хувьд болохоор одоо ийм олон эмэгтэйтэй байна тийм. Гэхдээ үүнийг бурхан зөвшөөрсөн шалтгаан нь юу гэж бодож байна? 거기에는 육에 관한 가르침이 아닌 신령적인 그 영에 관한 가르침이 있는 겁니다. За энэ дээр харах юм бол түүн дээр одоо үгдгийн бүтээл гэхээс илүүгээр арай өөр ингээд агуулга байгаа. 다윗 왕은 한 분이신 하나님, 우리의 왕이신 하나님의 상징적인 인물입니다. За тэгээ Давид болохоор яг харах юм бол бидний одоо бурхан тий ганц байдаг бурхны төлөөлөл гэж харагддаг нэг талаараа одоо бэлэгдэл гэж харагддаг ийм хүн байгаа. 장차 오실 메시아 예수님께 관한 그 예표적인 미리 보여주는 인물인 거죠. Өөрөөр хэлэх юм бол ирээдүйд ирэх эзэн Есүсийн болохоор ирээдүйд ирэх эзэн Есүсийг бэлэгдсэн нэгэн одоо дүр гэж хэлж болно. 한 분 예수님께는 많은 신부가 있습니다. За нэг одоо бидний эзэн Есүст олон Есүсийг шинэ хүргэн гэж үзэх юм бол Есүст олон сүнс бүсгүй байдаг. 남자와 여자의 구분이 없는 남자와 여자를 모두 포함하는 모든 성도가 다 예수님의 신부입니다. Тэгэхээр тэрэн дээр сүт бүсгүй гэдэг дэрэн дотор болохоор эрэгтэй эмэгтэй гэсэн ийм ялгаар хүүсийн ялгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол итгэгч бүх хүнийг сүт бүсгүй гэж хэлдэг. 이건 육체적인 것이 아닌 영의 사랑의 관계를 말씀하는 거죠. За энэ болохоор чинь махбодын талаар агуулга ярьж байгаа юм биш. Харин энэ бол сүнслэг те энэ хайрын талаар ярьж байгаа зүйл байна. 우리 예수님은 모든 성도를 자기 신부처럼 동시에 사랑하실 수 있는 능력이 있는 거예요. Бидний эзэн Иесус бүх итгэгч нарыг яг ингэ шинэ юу шиг сүт бүсгүй шиг хайрлах тийм хайр болон юм хүч чадал байдаг. 사람은 누군가를 사랑하면 그 사람이 아닌 다른 사람에게는 그 시간에 사랑을 해줄 수 없는 거예요. За тэгээ хүн хэн нэгэн үнийг ингээд хайрын сэтгэл үүсэт ирэхлээр өөр хэн ч биш те зөвхөн өөрөө л хийж чадах тийм зүйлтэй болдог. 그런데 우리 예수님은 영이시기 때문에 모든 성도를 동시에 모든 성도에게 동시에 사랑을 베푸실 수 있는 능력이 있는 거죠. Тэгэхээр хэн хүнийг хайрлах гэхлээр нэг л хүнийг хайрлахаас биш бус хүнийг харж чадахгүй хайрлж чадахгүй болчтой. Харин эзэн Иесус бол ороод одоо тэрээр одоо сүнсээр оршигч учраас бүх хүнийг те зэрэг бүх газар ингэ байх боломжтой буюу бүх хүнийг бас ингэ хайрлах боломжтой байдаг. 예수님과 성도와의 어떤 관계를 이렇게 보여주시는 그런 상징적인 일이지 한 남자가 여러 아내를 거느리는 것은 하나님이 허용하지 않으십니다. За тэгэхээр энэ Давидыг нөгөө нэг тэр юу дүр төр буюу бэлэгдэл гэж хэлсэн шалтгаан нь болохоор Иесус болон олон итгэгч нарын хооронд харилцааны талаар агуулга болохоос биш ер нь бол нөгөө эрэгтэй эмэгтэй гэсэн утгаараа юм эсвэл нэг эрэгтэй хүн олон их нэртэй байна гэсэн ийм утгыг одоо өгшүүлж байгаа агуулга бол биш байгаа шүү. 그럼 왜 다윗이 이 후궁들을
멀리하고 가까이 하지 않았을까요? Мгм. За тэгээд гэхдээ Давидыг харах юм бол энэ агуулга дээр буюу 23 дээр харах юм бол тэдгээр эмэгтэйчүүдийг ингээ холдуулсан тий өөрөөсөө. Яагаад гэсэн 압살롬이 압살롬이 예루살렘에 들어올 때 먼저 한 일이 있었지 않습니까? тэгээ Абсалом анх Иерусалимд орж ирэхдээ хийсэн зүйл байгаа тий. 궁에 남아 있는 후궁들을 데려다가 다 보는 앞에서 공개적으로 동침을 했어요. Тэгээ тэд нэр Абсалом тэр татвар ордонд үлдсэн байсан татвар эмсүүдийг аваад бүр олонний өмнө тий тэднэр дээр ингээд бүр өдрөөр ингээд орсон байгаа. 그래서 이 후궁들은 압살롬에 의해서 이렇게 다 동침을 한 그런 관계가 다 된 거죠. Тэгээ энэ татвар эмсүүд нь өөрөөр хэлбэл Абсалом тэр нэгтгсэн тий ийм хүмүүс байгаа. 그러면 이미 이 여자들은 압살롬의 그 여인들로 이렇게 넘어가 버린 겁니다. Тэгэхээр нөгөө одоо Абсаломтой ингээд тэр нэгтгэхлээр чинь тэднэр нь тэр үеэс хавлаад Давидын эмэгтэйчүүд биш харин Абсаломын эмэгтэйчүүд болцсон гэсэн. 그래서 다른 사람의 아내로 넘어간 사람을 다시 아내로 데려올 수 없는 것이 율법의 가르침입니다. Тэгэхээр хуулийн дээр гэсэн тийм байж байгаа. Өөр хүний одоо өөр эрэгтэй рүү явцсан эмэгтэй дахин өөрийн эмэгтэй рүү авахгүй байх ёстой гэсэн ийм хууль байгаа. 그래서 다윗이 이 후궁들을 가까이 하지 않고 다시는 같이 하지 않은 것은 여러 율법의 그 말씀들을 따르기 위한 그런 조치입니다. Тэснэр тийм учраас Давид хаан одоо эдгээр хүмүүсийг өөрөөсөө холдуулсан нь одоо хэрэг хуульд нийцэх үйлдэлийг хийсэн гэсэн үг. 먼저 첫 번째는 신명기 24장 3절부터 4절까지고요. За нэгдүгээрх нь тэр ямар хууль вэ гэхээр нэгдүгээрх нь Дэд хууль номны 24-р бүлгийн 3-аас 4-р ишлэл байгаа. 신명기 24장 3절부터 4절 한번 누가 읽어 주십시오. За Дэд хууль номны 24-ийн 3-аас 4-ийн нэг уншчих уу? Харин 24-3-аас 4. Хоёр дахь нөхөр нь бас түүнд дургуйцаж цуцлалтын бичиг бичиж гарт нь өгөөд гэрээсээ явуулах юм уу эсвэл түүнийг эхнэрээ болгон авсан хоёр дахь нөхөр нь өхвөл тэр эмэгтэй бозарцсан учраас түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь эзний өмнө жигшүүрт зүйл болно. Эзэн бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутагт чи нүгэл бүү авчир. 아멘. 아멘. 그리고 레위기 18장 15절 말씀 읽어 주십시오. 레위기 18장 15절 말씀. За бас Левит 18-ыг 19-ыг уншчих уу? Левит 18-ыг 19. Мөн чи эмэгтэйтэй сарын тэмдгийнхэн үеэр хурцдах гэж үүнд хүрч болохгүй. 아멘. 이 두 가지의 그 조건을 다 충족시키기 위해서 그 이미 압살롬이 취한 그 여인들을 다시 이렇게 가까이 할 수 없는 것입니다. За тэр эдгээр шалтгаануудаар тийм ээ хууль дээр эдгээр ингэж бичигдсэн байгаа учраас Давид хаан аль хэдийнэ Абсаломыг болсон тэдгээр хүмүүсүүд рүү ороогүй гэсэн үг байна. 그 남녀 간의 성에 있어서 이것이 어지럽고 이게 더럽혀지면은 하나님이 다 버리실 만한 그런 두려운 죄가 되는 겁니다. За тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүстэй хоорондоо ингээд одоо нэг хүн шиг болсон учраас тэр дунд нь тэрийг одоо аль хэдийнэ дахин эргүүлэх боломжгүй гэсэн. 그래서 이 성에 대해서 이렇게 말씀을 하시면서 가나안 족속도 이렇게 성에 대해서 어지러웠기 때문에
다 그 땅에서 쫓겨나게 됐다고 하나님께서 말씀하신 거죠. Тэгээд Кананыг ч гэсэндээ яасан Канаанд байсан улсуудыг ч гэсэн бурхан хүйсийн хувьд тэд нар ингээд замбраага алдсан учраас тэд нар зайлуулнаа гэж хэлж байсан. 부부간에 사랑의 관계가 깨지고 성이 어지러워지면은 반드시 하나님 앞에 버림받고 하나님께 쓰임 받지 못하고 그 인생의 결과가 잘못됩니다. Тэгээ эхнэр нөхрийн хооронд ч гэсэн тийм байгаа. Тэгээ харилцсан эхнэр нөхрийн хооронд ч гэсэндээ хайрын тэр холбоос нь таслагдаад цэвэр байдлууд нь алдагдаад ирэх юм бол эзнээс хэрэглэгдэхэ болдог. 다윗은 그래서 인정에 얽매이지 않고 엄격하게 율법대로 일을 처리한 겁니다. Тэгээ Давид хаан болохоор тэрийг энэ асуудлыг яаж шийдсэн гэхээр хуулийн дээр бичигдсэний дагуу шийдсэн байгаа. 다음에 이제 세 번째 큰 제목이고요. За 3 дугаар том сэдвийг хэдүүлээ харъя. 시간이 돼서 10분 쉬었다 하겠습니다. За хэдүүлээ түр 10 минут амарч байгаа дүрслэлийг харъя. 20장 세 번째 큰 그 제목이고요. 큰 3번이고요. За одоо энэ 3 дугаар сэдв рүү орж байна. 다윗의 명령에 대한 아마샤의 태도. За 3 дугаар сэдв болохоор Давидын тушаалын талаарх тушаалд хандсан Амасагийн хандлага гэсэн юм хасан. 4절부터 5절까지입니다. За 4-өөс 5 дугаар ишлэл байгаа. 4절과 5절 2절 읽어주십시오. За 4-өөс 5-ыг уншиж байна. Хаан Амасад Юда хүмүүсийг 3 хоногийн дотор дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв. Тэгээд Амаса Юда хүмүүсийг дуудахаар явсан боловч тогтоосон хугацаанд хийсэнгүй. Удаашруулав. 아멘. 네. 지금 또다시 반란이 일어난 그런 그 위험한 상황입니다. За одоо энэ 4-өөс 5 дугаар ишлэгийг авах юм бол бас дахиад өөр нэг бослого гэх юм уу дуулуургүй байдал үүсэж байгаа ийм нөхцөл байдал байна. 그 왕은 국가의 평안을 위해서 속히 군대를 일으켜서 그 반란을 그걸 다 이겨야 됩니다. За хааны хувьд болохоор чинь одоо энэ үүсэж байгаа тийм Шибагийн үүсгэсэн энэ бослогыг хурдан даахын тулд цэргүүдийг ингээд цуглуулах өөр үедээ байсан. 군대를 지휘하는 군대 장관이 그 일을 해야 되겠죠. Тэгэхээр яг үгээр одоо цэргүүдийг цуглуулах ч юм уу энэ ажил дээр мэдээж хэрэг цэргийн жанжин одоо хийх ёстой шүү дээ нэг тийм. 근데 요압이 아닌 그 당시 군대 장관 요압이 아닌 왜 아마사에게 이 지시를 내렸을까요? Тэгээ Давид тухайн үед хинд хариултаа өгсөн Амасад өгсөн тийм ээ. Явд биш н Амасад энэ үлдийг өгсөн. 그것은 이미 우리가 위에서 본 것과 같이 아마사를 그 다윗이 군대의 장관으로 임명을 했어요. За тэгэхээр энэ яагаад Амасад өгсөн гэхээр хэдүүлээ өмнө нь үзчихсэнчлэн Давид хаан Амасад цэргийн жанжин байх одоо эрхийг өгсөн байсан тийм. 그 말은 그 말의 또 다른 의미는 요압을 군대 장관 자리에서 제외시켰다는 그런 의미가 있는 겁니다. За тэгэхээр энэ нь болохоор Амасад өгсөн шалтгаануудын хоёр зүйлээс нэг нь болохоор Йовыг цэргийн жанжин байх бас болиулах гэсэн бас ийм зорилго байсан байна. 다윗은 요압에게 왜 그렇게 했을까요? 그 Давид яагаад Йовыг ингээ холбуулах гэсэн юм болоо? 자기의 당부와 명령을 따르지 않고 임의로 압살롬을 죽였기 때문이죠. За яагаад тэлээрээ Йов бас Давидын дуулуурыг тушаалыг дагахгүй байсан тий. Ядчил хамгийн ихнийх нь гэхдээ чинь хүү Абсаломыг одоо зөвлөн хандаарай гэсэн чинь шууд алдсан байх жишээ нэг. 왕의 명령을 따르지 않는 신하는 그 왕에게 필요가 없는 겁니다. Тэгэхээр хааны тушаалыг дагдаггүй албат бол хаанд хэрэггүй шүү дээ тий. 그와 똑같은 원리로 하나님의 말씀을 따르지 않는 일꾼은 하나님께 필요가 없는 거예요. Яг үүнтэй ижилхэн яг энэ зарчмаар буюу Бурхны үгийг
дуулууртаа дагдаггүй ажилтан бол бас бурханд хэрэггүй. 사울 왕에게는 좋은 장점이 많이 있었습니다. За тэгээд Саул хаан хөдлөө өмнөх түүхийг харах юм бол Саул хааны талаар бодож үзнэ. Түүнд сайн талууд маш олон байсан. 그럼에도 불구하고 왕의 자리에서 쫓겨난 것은 오직 한 가지 이유입니다. Гэтэ тэр тийм сайн хааныг тэгвэл одоо хааны суудлаас дуулгасан зүйлүүртээ ганцхан л зүйл байсан. 하나님의 말씀을 순종하지 않은 거죠. Тэрний үглээрээ дуулууртай байгаагүй. Бурхны үгэнд дуулууртай байгаагүй. 하나님의 통치를 받지 않는다면 그 사람은 누구도 통치할 수 없는 겁니다. Тэгээ ягаад гэхээр бурхны удирдлагыг тэгээ төгс өчтөө дээр оршиж бурхны удирдлагыг авдаггүй нэг юм бол өөр хэний ч удирдлагыг авдаггүй. 이스라엘 백성들을 인도했던 모든 그 통치자는 모두 하나님의 인도를 철저하게 따랐던 사람들입니다. За тэгээ түүхийг харах юм бол Израильчүүдийг удирдах ирсэн те бүхий л ингээд одоо удирдагч нарыг харах юм бол дандаа бурхнтайгаа хамт явж бурхнаар удирдуулж ирсэн юм хүмүүс байгаа. 요압이 다윗의 말을 듣지 않았다는 것은 이미 하나님의 통치로부터 이렇게 떨어져 나간 걸 말하는 거죠. Тэгээ Йовийн хувьд болохоор Давидын үгийг дуулууртад авахгүй байсан гэдэг нь болохоор чинь тэрээр аль хэдийнэ бурхны удирдлагаас одоо холдсон ийм хүн байсан гэдгийг харуулж байгаа. 그러니까 그 이후로도 악한 행동이 계속 이렇게 나오게 된 겁니다. Тэгээд зогсохгүй яасан тэрэ тэгснээсээ болоод түүний үйлдэлүүд нь тэ зөв биш болоод эхэлсэн. Одоо үүнээс цаашаа харах юм бол Йовийн үйлдэлүүд ч дандаа ингээ хором болоод эхэлсэн харагдана. 요압은 그 다윗에게 불순종했지만 아마사를 임명한 것은 하나님의 인도라고 볼 수 없는 거예요. Гэхдээ мэдээч хэрэг одоо яг энэ үйл явдал дээр харах юм бол Йов мэдээч хэрэг бурхны Давидын үгэнд дуулуургүй байсан. Гэхдээ Давид Амасаг босгосон энэ шалтгаан нь болохоор чинь тэр Йов дуулуургүй байсан учраас Амасаг босгосон гэхээс илүүгээр бас өөр шалтгаан бас байсан. 왜냐하면 아마사는 군대 장관의 자격이 있지 않았습니다. Тэгээ бурхны Давид ягаад тэр Амасагийн хувьд болохоор цэргийн жанжин болох хэмжээний одоо тийм цензурт хүрэхгүй тийм хүн байсан баг. 군대 장관이 해야 할 그 행동과 그런 판단을 잘 갖지 못했습니다. Энэ Амасаа болохоор цэргийн жанжин хүнд байх ёстой үйлдэл байх ёстой одоо тэр хийх ёстой зүйлсүүдийг сайн хийхгүй ийм байсан. 그럼 왜 군대 장관으로 삼은 겁니까? Тэгвэл Давид яагаад тэгвэл ийм хүнийг өөрөөр хэлбэл ийм цензурт нийцэхгүй хүнийг цэргийн жанжин болгосон юм болоо? 가까운 친척 관계였고 또 압살롬에 대한 그리움 때문에 그 인간의 마음으로 그렇게 결정을 한 거죠. За тэгэхээр энэ болохоор юутай холбоотой л нэгдүгээрт нь Амасаа болохоор хамаатан байсан. Хоёрдугаарт Амасаг анх цэргийн жанжин болгосон хүн нь Абсалом байсан учраас Абсаломын одоо босгосон хүнгээ түр ингээ үргэлжлээд босгосон байна. 아마사에게 내린 명령은 속히 군대를 이끌고 반란을 제압하라는 그런 지시였습니다. За тэгээд л үндсэн агуулгаар орох юм бол Давид хаан Амасад тушаал өгсөн те цэргүүдийг хурдан цуглуулад одоо энэ бослогыг дарах хэрэгтэй гэсэн юм тушаал өгсөн. 여기 3일 내로 유다 사람을 소집하라고 여기 명령 내렸습니다. Тэгээд 3 хоногийн дотор те юудачуудыг цуглуулаарай гэсэн. 왜 3일 이내로 하라고 이렇게 그러니까 이 기간을 정했을까요? Давид хаан тэгвэл яагаад энэ дээр одоо заавал 3 өдөр гэсэн ийм угсаа тавьсан болоо? 이것은 지금 상황이 상당히 급한 상황이라는 걸 말해주는 거예요. Өөрөөр хэлбэл энэ 3 өдөр гэж ингээд яарчилсан шалтгаан болохоор чинь тухайн үеийн нөхцөл байдал нь тэр хэмжээний яаруулах хэмжээний аюултай тий байсан гэсэн үг. 반란군을 빨리 따라가서 그들을 제압하지 않으면은 그 반란군이 점점 힘을 더 키울 수가 있습니다. Тэгээ бослог гэдэг зүйлийг гармагцсан хурдан одоо нэхэж чад арахгүй бол тэр улам ингээд томроод байх аюултай байдаг. 그래서 전쟁은 시간이
시간을 다투는 굉장히 급박한 일입니다. Тэгэхээр тийм учраас дайн гэдэг зүйл дээр бол цаг хугацаа одоо хожих гэдэг зүйл бол маш яригддаг. 다윗은 마음이 급했는데 아마사는 그 왕의 마음과 같지 않았어요. Тэгээд Давидын хувьд энэ мэдчлэн тэр ингээд яар авчиж ирсэн байна те 3 хоног гэх мэтчлэн. Гэхдээ Амасаг харах юм бол Давидтай ижлэхэн сэтгэлтэй байгаагүй. 서둘러서 빨리 급하게 행동하지 않고 정해진 시간보다 더 시간을 이렇게 지체해서 늦어지게 됐습니다. Тэгэхээр хин Амасаг харах юм бол харин Давид шиг Давидын сэтгэлээс нь өөр байснаас тусахгүй тэр хугацаанаас нь хоцроосон гэсэн 3 хоногоос хоцроосон. 이것은 백성들을 군사들을 이렇게 빠르게 이렇게 움직일 수 있는 그런 통제 능력이 아마사에게 있지 않았던 거죠. Яагаад гэдэг өөрөөр хэлэх юм бол Амасад одоо цэргүүдээ зохион байгуулад тий 3 хоногийн дотор буюу хааны тушаалын дагуу тэдгэрийг ингээд цуглуулах ийм удирдах чадвар байхгүйсэн гэж харж болно. 왕의 마음도 헤아리지 못했고 상황의 급박함도 파악하지 못했습니다. Тэрээр хааны одоо сэтгэлийг ч ойлгохгүй байснаас гадна нөхцөл байдал дээр гэсэндээ дүгнэлт хийгээд яарчлах хэрэгтэй гэдгийг ухаараагүй байсан. 가장 중요한 것은 왕의 명령을 받은 신하의 자세입니다. За тэгэхээр хамгийн тэг чухал зүйл нь болохоор чинь бас юу гэхээр Амасаа бол албат Давид бол хаан байгаа хгүй. Тэгэхээр хаан хүний тушаалыг хүлээж авах хэрэгтэй, хэрхэн хүлээж авах хэрэгтэй гэдэг дээр энэ Амасаа бүрэн ингээд юу гэсэн те төгс биш байсан. 우리가 왕과 신하의 관계를 생각해 보면 신하가 왕의 말을 듣고 어떻게 움직여야 합니까? Тэгээ ер нь бол хаан хүн болон албат хүн гэдгийг бодож үзэх юм бол хаан хүн зарлиг болох юм бол албат хүн тэрийг хэрхэн хүлээж авах хэрэгтэй гэдэг лээ. 느리게 움직여야 됩니까? 재빠르게 움직여야 됩니까? Тэгээ ингээд удаан ингээд нэг тааваараа хөдлөх хэрэгтэй юу? Эсвэл маш шуурхай хөдлөх хэрэгтэй юу? 그 답은 너무 분명한 거죠. Энэ бол хин ч гэсэн ойлгохоор тий. 같은 친구 간의 말 같으면 뭐 느리게 움직이는 것도 괜찮아요. Магадгүй хэрвээ зүгээр нэг найзуудын харилцаатай ийм байсан бол тэгээ алгуурлаж хойш сууч юм ингэж бас болох байж магадгүй. 근데 왕의 말은 그만큼 중요하고 그만큼 많은 그 여러 가지 일을 결정질 수 있는 일이기 때문에 그것은 속히 움직여야 되는 겁니다. Тэгээ харин хаан бол найз биш. Тэгэхээр хаан хүн хэлэх юм бол тэр үг бол хууль байх ёстой буюу хэлсэн даруйд нь хөдлөх ёстой. 하나님의 말씀을 대하는 우리의 마음 자세도 항상 이와 같아야 됩니다. Тэгээ Бурхны зарлиг гэж ярьдаг тийм Бурхны үг болон Бурхны зарлиг ч гэсэндээ надад ирэх үед би ч гэсэн яг одоо шууд тэр даруйд нь үйлдэх ёстой байна. 이사야 선지자가 하나님의 그 보좌에 앉으신 하나님의 형상을 본 그 일이 있죠. За Ишэзүлэгч Исаяг харах юм бол Исая үзэгдэл дотроо хаан сэдэдээ заларч байгаа Бурхныг ингээ харсан байдаг. 하나님의 보좌 주위에 있는 천사들의 모습이 어땠습니까? Тэр хааны тэр суулын ойролцоо басан тэнгэр элч нарын төрх ямар байсан гэдэг үлээ. 6 날개 중에 2 날개로는 계속 날고 있었다고 그랬어요. Тэгэхээр тэр тэнгэр элч нарыг харах юм бол 6 далавчтай. Тэгээд тэр 6 далавчийнхаа хоёроор ингээ нисчихсэн гэсэн. 그것은 명령을 받으면 명령이 떨어지면 즉각적으로 움직이고자 하는 그런 준비된 자세를 말하는 거죠. Энэ хоёроо ингээд нэг тэд нэр ингээ зүгээр суугаагүй нисчихсэн гэсэн шалтгаан нь юу гэхээр Бурхан үгээ айлтгах үед буюу зарилгаа буулгах үед түүнийг шууд ингээ хэрэгжүүлэхэд бэлэн байдалтай байсан гэдгийг илэрхийлж байгаа гэсэн. 성경의 믿음의 그 인물들, 믿음의 사람들은 하나님의 말씀에 의해서 즉각적으로 즉시 움직였습니다. Библиэр харах юм бол итгэлийн хүмүүс гэж байгаа. Итгэлийн хүмүүсийн бид нар үйлдэлүүдийг харах юм бол эзнээс үг авмагцаа шууд ингээ үйлдэжсэн хүмүүс байдаг. 아브라함은 독자 이삭을 바치라는 하나님의 말씀을 듣고 어떻게 움직였습니까? Авраамыг гэдлээ бодож үзэх юм бол
одоо ганцгүй те Исаак가 надад өрг гэхэд тэр яасан блэ? 가기 싫어서 시간을 끌고 다른 일하고 자꾸 안 가려고 한 겁니까? Авраам те тэгэл дургуйтай те угаасаа доо хэцүү шүү дээ. Гэхдээ л тэр за маргааш болъё нөгөөдөр болъё гэдэг ингээ хойшлуулад байсан билүү? 창세기 22장에 그 기록이 있습니다. Эхлэл номны 22 дахь бүлэг дээр энэ агуулга гэж байгаа. 아침에 일찍 일어나서 그 이삭을 바치러 간 거예요. За 22 дахь бүлгийг харах юм бол Авраам өглөө эртгэлэн босож гэж хэлсэн байна. Эртгэлэн босоод дуулууртаа дагсан. 그래서 하나님의 말씀을 적극적으로 순종하겠다는 그런 정성이 있었던 거죠. Өөрөөр хэлэх юм бол Авраамд Бурхны үгийг дуулууртаа дагах гэсэн. Тэгээ итгэвтэйгээр дагах гэсэн ийм хандлага байсан гэсэн. 하나님께서 엘리야 선지자에게 어느 곳을 가라고 말씀하실 때 엘리야는 어떻게 움직였습니까? Бурхан бас Илия дээр бас тэгсэн тий. Илияд бас чи тийшээ яваарай гэхэд Илия яасан бэлээ? 말씀 떨어지는 즉시로 움직였어요. Тэрээр эзнес үг авмагцаа шууд хөдөлсөн гэж хэлсэн. 가뭄 때문에 엘리야에게 너는 시돈에 있는 사르밧으로 가라 이렇게 말씀을 하셨는데요. За тэр нөгөө одоо юу болоод тий ган гачиг өсөглөн болоод Илияг юусэлэр Сидон гэдэг Сарефат руу яваа гэдэг. 그때 즉각적으로 갔기 때문에 거기에서 이 여인을 과부를 만날 수 있었던 거죠. Тэгээ Бурхны сануулсны дагуу дуулууртаа яг явснараа тэрээр тэнцээ байсан тэр бэлгэсэн эмэгтэйтэй яг цаг уулзсан тий уулзаж чадсан байна. 그때 즉시 가지 않았다면 그 여인은 다른 데로 가서 그 만날 그 장소에서 만날 수가 없었을 겁니다. Тэгээ магадгүй хэрвээ хин Илия дээр те Илияг яв гэхэд нь за маргааш нөгөөдөр ингээд хойшлуулад ч юм уу те дуулуургүй байгаад гэсэн бол тэр эмэгтэйтэй уулзах чадахгүй байсан байна. 그러나 불신앙의 사람들은 하나님의 말씀을 듣고 즉각적으로 움직이지 않았어요. харин итгэлийн биш хүмүүс нь Бурхны үгийг сонсоод ясгалаараа дуулууртаа шууд үйлдэх хүмүүс зөндөө байдаг. 아브라함의 조카 롯이 소돔 고모라 성에서 나왔습니다. За тэгээд Лотыг харж болно. Лот Содом Гомора хотод ингээд байж ах үед те. 근데 처음에는 나오려고 하지 않았어요. Тэгээд Лотыг тэгсэн те одоо хурдан гараа энэ хотыг сүдэх гэж байгаа гэсэн чи эхлээд яваагүй тэр. 빨리 성에서 빠져나가야 살 수 있는데 그 창세기에 19장에 그 지체했다라고 기록되어 있습니다. За эхлэл 19 дэх бүлэг дээр гарч байгаа. За тэрэн дээр чи хурдан зугтаашиж амьд гарч чаднаа гэдгсэн чинь Лот эргэлдсэн гэж хардаг. 잘 나가려고 하지 않은 데는 그 이유가 있겠죠. Тэгээд түүнд магадгүй эргэлдсэн шалтгаан бас байсан баг тийм. 그 살던 집에 대한 애착감이나 거기 놔둔 물건에 대한 그런 애착감이 있기 때문에 나가고 싶지 않았을 겁니다. Тэгээд магадгүй нэг хорогдох сэтгэл тийм нөгөө нэг одоо амьдэрчсэн гэр байна. Тэгээд тэр орчин байна. Тэр бүх зүйлүүдийг хараад магадгүй тийм тэрэнд хорогдсон ийм сэтгэл байсан баг. 그러나 하나님의 말씀 듣는 것보다 더 가치 있고 귀한 게 어디 있겠습니까? Гэтэ яг үүндээ бол Бурхны үг ирсэн гэвэл тэр Бурхны үг ирж байгаа Бурхны үг нь юу юунаас илүү үнэн цэнтэй байдаг шүү дээ. ер нь бол 하나님의 말씀은 우리의 생명을 살리시는 말씀이고 우리의 장래를 복 있게 하게 하시는 말씀인 거예요. яагаад тэлээ Бурхны үг амийг ингээ хүнийг амьдруулдаг тий бас ерөөлөг дууддаг хүссэн бүх зүйлийг ингээ зүйлээс дээгүүр байдаг. 그래서 세상에서 얻는 많은 재물과 명예 어떤 것보다도 하나님의 말씀이 우리에게 있어서는 가장 소중한 것입니다. Тийм учраас бидний хувьд болохоор энэ дэлхийгээс олддог
ямар ч одоо эд хөрөнгө юм уу эсвэл ямар ч нэр хүнд байна уу те тэр бүх зүйлээс илүү дээр нь эзний үг байна. 아멘. 이스라엘 백성들이 가나안 땅을 정복하는 일을 하는 데 있어서도 정복하는 데 있어서도 이렇게 지체하는 일이 많았습니다. За хэвлээ түүхийг харах юм бол Израильчууд Канаан газрыг одоо эзэлж явах үед тийм ээ янз бүрийн ийм одоо асуудал гарч ирсэн. 그런 마음젓을 갖고 있었기 때문에 가나안 땅을 완전히 다 정복하지 않고 남겨둔 가나안 사람들이 많았던 거죠. Тэгээ Израильчууд анхандаа дуул усад авч ирсэн ч гэсэнтэй сүүл рүүгээ дуул уургүй болоо. Тэгээ эдний үгэн дээр хойрог хандаад ирсэн. Тэр үүднээс яасан гэхээр Канаанчуудыг бүтэн бүрэн хөөж чадаагүй. 예레미야 48장 10절입니다. За Иремья 48-ын 48-장 10절. 10절. Иремья 48-ын 10-ыг гэдэг л харъя. Иремья 48-ын 10. Хин нэг уншиж өгөө. Иремья 48-ын 10. За үзэгтэн мөнгө шиг биш ч би чамайг цэвэршүүлсэн. Чамайг зовлон зүдүүрийн зуухан дотор би сонгосон. Иремья 48-ын 10 гэж. Би Исая уншчихжээ. За Иремья 48-ын 10. За эзний ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас элдээ татагч нь хараагдах болтугай. 아멘. 아멘. 여기 이제 여호와 일을 태만히 하는 자라는 말이 나오죠. Энэ дээр хайнга хийгч гэж байна. Эзний ажлыг хайнга хийгч. 태만히 하면 뭐 어떤 손해를 당하거나 누구에게 안 좋은 말을 듣거나 그런 차원이 아닙니다. За энэ болохоор чинь хайнга хийгч нэг нь болохоор чинь мэдээч хэрэг ядаа юу гэдгийг мэдээч хэрэг хохир хамсан тусдаас одоо шүүмжлэл аавн ийм юм байж болох ч гэсэндээ 저주가 온다라는 거예요. тэрнээс хүнд зүйлийг энэ дээр хэлж өгсөн буюу тэр нь хараагдах болно гэж хэлсэн. 왜냐하면 하나님의 말씀은 자기에게 복을 가져다 주는 말씀임을 사람이 되게 모릅니다. Яг үнэндээ эзний үг болохоор хүнд ёроолыг авчрахын тулд өгөгддөг. Гэтэл тэр хүн түүнийг үл тоомсорлоод эсвэл хайнга хандна гэх юм бол ёроолын эсрэг болсон хараалыг өгүүлэг ингээд одоо дуудана гэсэн. 그러니까 일을 태만히 한다라는 것은 하나님의 말씀을 등한히 가볍게 여긴다라는 거죠. Энэ одоо хайнга хандагч гэж хийгч гэж хайнга гэдэг үгэн дээр юу орж ирэхээр эзний үгийг маш нүг хөнгөнөөр хүлээж авах гэсэн утгаар орж ирж байна. 그런 자에게는 하나님의 축복이 오지 않고 그 반대되는 저주가 오는 겁니다. Тэгээ ийм хөнгөн хүлээж авахчтай хөнгөн хуумгаа хүлээж авахч нэгэн дээр ёроол биш харин хараал ирэх болтугай гэж хэлсэн. Библиэр 복의 말씀인 하나님의 말씀을 가벼이 여기는 자가 얼마나 큰 고난을 받는지는 우리가 생활 가운데서 볼 수 있는 겁니다. бид нар эзний үгэн дээр тэг үл тоомсорлогч үл хайгдагчин дээр ямар ингээд асуудлууд ирдэг вэ гэдэг бид нар бодож үзэх хэрэгтэй. 하나님을 존경하고 하나님을 사랑하는 방법은 오직 그 말씀을 귀하게 여기는 것입니다. Бурхны үгийг одоо хүндэлж хайрлах те эзнийг хүндлэх, эзнийг хайрлах энэ хандлагууд нь үгэнд хандж байгаа хандлагаас бас гардаг. 그럼 아마사의 잘못된 마음은 지금 무엇이 잘못된 것일까요? Амасаа тэгвэл Амасагийн буруу утсан зүйл нь юу байсан бэ? 상황의 급박함을 군대 장관으로서 이해하지 못했던 거고요. Нэгдүгээр нь болохоор тэрээр одоо цэргийн жанжингийн байр суурьнд байгаа хэрнээ нөхцөл байдал хичнээн яаруу байгаа гэдгийг ойлгож чадахгүйсэн. 왕이 한 말에 대해서 적극적으로 움직이지 못했던 건데요. Хоёрдугаарт нь болохоор хаан үг хэлэхэд түүнийг шууд одоо тийм итгэвтэйгээр итгэмжтэйгээр гэдэг үйлдэггүй.
그렇게 된 원인은 다윗의 입을 통해 들린 하나님의 말씀을 소홀히 가볍게 들었기 때문이죠. Тэгсэн шалтгаанууд нь юу гэхээр Давидын буюу Давид хааны амаар хэлэгдсэн эзний үгэнд хайн хандсан гэсэн үг. 바로 여기 지금 5절에 이 일 때문에 아마사가 자기가 해를 입게 됩니다. За тэгээ эндээс болоод Амасаа яасан гэхээр өөр дээрээ одоо гамшиг дуудаж авчирсан байдаг. 네 번째 큰 제목이고요. За дөрөвдүгээр зүйл. 다윗이 아비새에게 다시 명령을 내림. За дөрөвдүгээр зүйл болохоор Давид Абишайд дахин тушаасан нь. 6절 한 절입니다. За 6 дугаар ишлэл байна. 6절 한 절만 읽어주십시오. За 6-ыг уншлаа. Давид Абишайд одоо бидэнд Бихрийн хүүгүн Шиба Абсаломоос ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж түүнийг мушгин хөө. Эстэгөөс тэр бэхлэгдсэн хотод орогнож бидний хяналтаас гарч магад гэв. 아멘. 다윗이 왜 급하게 그렇게 시한을 날짜를 정했는지를 그 이유가 지금 읽은 구절에 나옵니다. За одоо энэ 6 дугаар ишлэгийг харах юм бол Давид яагаад заавал 3 хоногийн дотор хурдан цуглуул гэсэн шалтгаан нь энэ харагдаж байна те. 세바가 견고한 성에 들어가서 우리를 피할까 염려라 이렇게 말한 이 내용이죠. Энэ дээр болохоор яагаад 3 хоногийн дотор гэсэн гэхээр Шиба бэхлэгдсэн хот руу орчихгүй. Тэгээ тэрнээс нь өмнө түүнийг ингээд нэхэх хэрэгтэй байна гэсэн ийм агуулга байсан. 공격하기 어려운 그 지점을 이렇게 점령하고 그리고 군대로 더 모은다면 나중에는 세바를 어떻게 이길 수 없는 그런 큰 세력이 되는 거예요. Тэгээ одоо магадгүй нөгөө Шибаг тэг хурдан цэргүүдийг цуглуулад түүнийг тэр хот руу орохоос өмнө барьж авч бослохыг дарахгүй бол Шибагийн хүч улам ингээд нэмэгдэх ингээд бол аюултай байсан. 그래서 이 전쟁은 급박한 그런 상황에서 일어나는 일이고 빠른 그 일의 처리를 요구하는 그런 일이라는 것을 우리가 알아야 합니다. Тэгэхээр тийм учраас энэ Шибагийн бослогын энэ асуудал нь болохоор алгуурлах юм ерөөсөө биш, харин ч эсэргээрээ бүр маш яаралтай ингээд хийх зүйл байсан гэдэг эндээс харагдчихээн те. 적군이 강해지기 전에 빨리 공격해야 하는 것이고 우리가 이기고 있을 때는 그 남은 적을 빨리 다 없애버려야 되는 겁니다. Тэгээ ер нь бид нэр дайсан гэсэндээ тийм ээ дайсан цэрэг илүү хүчрхэгжихээс өмнө хурдан дарах хэрэгтэй байдаг. Эсвэл дайсан цэрэг үлдсэн гэвэл үлдсэн цэргүүдийг гэсэндээ бушуу устгах гэж тэр дай ингэ дуусна. Ер нь дай дуусгалдаг шүү дээ тийм. 여호수아가 가나안 족속과 전쟁할 때 태양을 멈추게 해달라고 기도한 일이 있지 않습니까? Тэгээ түүхтэр бас тийм байсан. Тэгээ Йошуа Канаанчуудад тулалдаж байгаа үед одоо өдөр дуусах гэдэг шүн болох гэдсэн тий. Тэгсэн чинь Йошуа нарыг ингээд зогсоож өгөөч гэж залбирсан залбирал өгдөг тий. 그때 하나님이 그 기도를 들으시고 태양이 그대로 하늘 공중에 멈춰 있는 해가 지지 않고 하루 종일 해는 그 자리에 머물러 있었던 거예요. За тэгэхээр бурхан тэгээд энэ Йошуагийн залбирлыг сонссон байдаг. Тэгээд тэр нар жаргахгүйгээр өдрийн турш ингээд хэвэж исэн гэж хэлдэг. 하나님께서 이 지구가 돌아가는 지구에 도는 것을 멈추신 거죠. Тэгээд бидний эзэн бурхан энэ дэлхийн эргэж байгаа дэлхийг ингээд зогсоосон те Йошуагийн залбирлаас болоод. 그럼 여호수아는 왜 그 기도를 했고 하나님 왜 그걸 들어주셨습니까? Тэгвэл Йошуа тухайн үед яагаад тэр залбирлыг хийсэн? Бас бурхан яагаад Йошуагийн тэр залбирлыг сонсож өгсөн болоо? 지금 남아있는 가나안 족속을 지금 못 지르지 않으면 나중에는 더 힘들어지기 때문에 그렇게 한 겁니다. Яагаад гэхээр Йошуа одоо тэр өдөр буюу тэнцээ үлдсэн байсан бүх канаанчуудыг тухайн тэр өдөртөө үүсэж устгахгүй бол тэр дахиад магадгүй те дахиад томрох тэгээ дахиад ингээд одоо асуудал үүсгэх юм байсан учраас Йошуа өдөртөн тусах өгсөн байна. 기드온이
미디안 족속과 전쟁할 때에도 같은 일이 있었습니다. Гидеон ч гэсэн бас ийм тохиолдол байсан. Медианчуудтай тулалдаж явах үе те. 도망가는 그 미디안 군사를 기드온이 이렇게 쫓아가는 가운데 있었던 거죠. Тэгээд юу Гидеон медианчуудыг зутааж явах үед нь араас нь ингээд гүйцэж очсон ийм тохиолдол байдаг. 근데 전투를 하느라고 몸이 피곤하고 또 음. 그걸 도망가는 적을 따라가느라고 몸이 피곤했을 것입니다. Тэгээд магадгүй тэр тухайн үедээ тийм маш тулалдсан дахиад тэр зутааж байгаа тайсуудыг хөөж байгаа учраас ядарсан тэр сулдсан ийм байсан байх. 그래서 그 적군들이 요단강을 건너서 도망갔을 때 요단강까지 갔을 그때에 이스라엘 백성들은 그 300명 용사는 피곤했었죠. За тэгээд харах юм бол Библиэлд гэсэн тийм байдаг тийм медианчуудыг хөөгд явж байгаад Йордан гол дээр ирдэг. Тэгээд Йордан гол дээр ирээд ирэх үед бүр хүмүүс үнэхээр ядарсан байсан тийм зэргүүд нь. 근데 피곤했어도 그대로 따라갔다라고 기록돼 있어요. За тэгээд ингээд хичнээн ядарсан байсан ч гэсэндээ тэндээсээ дахиад 300 зэргийн шилж аваад цааш нь дахиад үргэлжлээд хөөсөн талаар Библиэлд байгаа. 적군이 뭐 강해져도 하나님의 능력으로 다시 이기면 되는 거 아닙니까? 이렇게 누가 질문할 수 있겠죠. Тэгээд магадгүй те бид нэр одоо ингэж асууж магадгүй те за яг тайснууд явцсан байж болно. Дараад нь дахиад ирэх үед Бурхны хүчээр тэднийг дахиад ялах боломжтой штэ гэж ингэ хэлэх үг байж магадгүй. 그런 육의 전쟁에 관한 말씀이 아니고 이건 영의 전쟁의 원리를 말씀하는 겁니다. За энэ дээр болохоор бид нэр юуны талаар ярьж байгаа гэхээр одоо яг Махбодын дайсан гэхээс зүгээр сүнслэг тулааны талаар ингэ ярьж байгаа гэдэг бас санах хэрэгтэй. 사람 안에 틈타고 들어온 그 죄를 그걸 제거하는 데 있어서는 신속하게 즉각적으로 움직이지 않으면 나중에 어렵게 된다라는 겁니다. Бид нэр тэг бодолтч байна уу тэг сэтгэлж байна уу сэмхэн сэмлэд орж ирж байгаа тэр муу нэгний одоо өдөө хатгалаа юм уу тэг гинийн сэтлүүдийг тэр дор нь хурдан заавал оргүй устгах гэдэг ингэ хичээх хэрэгтэй. 사람의 마음에 시험이 틈타고 들어왔을 때, 악의 생각이 들어왔을 때 우리 목사님들이 즉각적으로 움직이지 않으면 안 된다는 거예요. Тэг сэтгэлдээ ямар нэгэн сорилтууд тэг муу нэг өглөө гэхэд тэрийг бушуухан шиг шууд тэр дор нь таслан зогсоох гэдэг хичээх хэрэгтэй гэсэн үг байна. 간단한 권면으로 되돌릴 수 있는 그 마음이 시간을 끌게 되면 더 완악해져서 도저히 말을 들을 수 없게끔 그렇게 된다라는 거예요. Тэгээ бид нэр бушуухан шиг тэр хөдөлж байгаа тэр сэтгэл зүйг тэр барьж авч тогтоохгүй бол өөрөө ч мэдэхгүй тий ингээд бүр одоо буруу тэрслүү болсон явж тохиолдол байдаг. 또 하나님의 말씀을 들을 대상들에게 말씀을 전해주는 것도 그것도 시간이 있고 때가 있습니다. Тэгээ эзэн бурхны үгийг ч гэсэн бас бид нэр сонсох үед тий бас сонсох үед бас дамжуулах үед юм тодорхой өгөгдсөн хугацаа гэж бас байгаа. 하나님께서 마음을 열어주실 때가 있고 마음이 낮아지고 가난해질 때가 있어요. Бидний эзэн тий хүмүүсийн сэтгэлийг тий нээх үе гэж байдаг. Хүмүүсийн сэтгэл доошноо одоо буугдаад сонсох ёстой цаг нь болцсон үе гэж бас байдаг. 그 기회가 왔을 때 말씀을 전하지 않으면 나중에 도로 마음이 다치고 말씀 들을 수 없는 마음이 된다라는 거죠. Тэр яг тэр үе буюу бизнес өвчсөн тэр тайминг гэж хэлдэг тий яг тэр одоо боломжийн тэр цагийг бид нэр алдаж болохгүй. Тэрвээ алдлаа гэхэд дараад нь буцаага тэр зүйлсүүд нь хөрсөн татвараад тий ингээ өндөрсөөд ирэх юм бол тэр үг хичнээн тогшоод шорхоо болчтой. 그래서 어둠과의 싸움, 불신앙과의 싸움이 영적 전쟁인데요. бидний одоо тэр сүнслэг тэмцэл юу гэхээр харанхуй тий харанхуй хүч байна, итгэлгүй байдал байна. Эдгээртэй бид тэмцэх ёстой. 이 일은 태만한 마음으로, 느슨한 마음으로 그런 마음으로 할 일이 아니라는 겁니다. Тэгэхээр бид нэр ийм эдгээр зүйлсүүдэд тэмцэхдээ бид нэр одоо тийм алхууралсан байдалтай юм уу тий? Эсвэл сая 48:10 дээр байсан шиг тий?
тийм хийдүүлсэн ийм байдалтайгаар тэмцдэг зүйл ерөөсөө биш байгаа. 그래서 다윗은 어쩔 수 없이 아마사가 아닌 또 다른 군대 지휘관 아비새를 보내도록 명령을 내립니다. Тэгээд одоо гол агуулгууд харах юм бол Амасаа ирээгүй тий. Тэгээд Давид хаан яасан гэхээр одоо яахан арга байхгүй дахиад Абишай гэдэг хүнд дахиад даалгавар өгч байгаа. 다섯 번째 말씀하겠습니다. За тэгэхээр 5 дугаар сэдв рүү орж байна. 요압이 아마사를 죽임. За Йоаб Амасаг алсан гэсэн сэдв байна. 7절부터 10절까지고요. 7-оос 10 дугаар ишлэл байгаа. 7절부터 10절까지 한번 읽어 주십시오. За 7-оос 10 гэдэг л уншия. Тэгээд Йоабын ирчүүд Кирет болон Филетийн бүх хит ирчүүдийн хамт тэдний араас хөдлөв. Тэд Бихрийн хөвгүн Шибаг нэхэн хөөсөөр Иерусалимаас гарав. Тэднийг Гибеон дах нэгэн бул чулууны дэргэд байхад Амаса тэдэнтэй уулзахаар ирлээ. Йоаб цэргийн хувцас өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгэд түүнийг урагшаа алхахад илд нь сугарав. Йоаб Амасад ах минь та амар байна уу гэж хэлээд Амасаг үнсгээр баруун гараараа сахлыг нь атгав. Харин Амаса Йоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Йоаб түүний хэвлээ рүү дүрсэнд гэдэс дотор нь газар гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса чүхв. Дараа нь Йоаб түүний дүү Абишайнаар Бихрийн хөвгүн Шибаг нэхэн хөлөө. 아멘. 아비새가 개입되다 보니까 요압까지 이 전투에 개입이 되는 겁니다. За тэгээд одоо Абишай орж байгаа Амасаа ингэсэн чи Амаса одоо ингээ харах юм бол Амасаа 가죠 목사님? 네. 그러니까 아비새가 이 전투에 개입이 되다 보니까 그러니까 요압까지 이 전투에 끼어들게 되는 거죠. За тэгэхээр Абишай одоо энэ дайнд оролцохоор болсон тийм тэр Абишай энэ дайнд оролцохоор болсон чинь Йоаб ч гэсэн бас ялгаахгүй энэ одоо дайнд руу орох болж байгаа. 그러니까 요압과 아마사가 만나는 일이 생기고 그 일에 의해서 Одоо энэ дээр харах юм бол Йоаб Амаса хоёр уулзах юм тохиол бас бүрдсэн тийм. 그 일로 인해서 아마사가 해를 입는 일이 생기는 거죠. За тэгээд тэрнээс уулзсаасаа болоод Амаса хохирж байгаа тийм. 아마사가 처음에 일 처리를 바로 했더라면 아비사가 끼어들 일도 생기지 않았겠죠. Тэг хэрвээ Амаса анханасаа Давидын өссөн даалгаврыг тэг дуулууртайгаар биелүүлсэн бол Абишай ч юм уу Йоаб ч юм уу энэ дайн руу гар дүрэх шаардлагагүй байсан. 그래서 하나님의 주신 말씀을 태만하게 여기고 게을리한다면 이 저주가 온다라는 말씀이 그대로 여기 이루어진 겁니다. Тэгэхээр нөгөө сая байсан тийм эзний үгэн дээр хайн хандах юм бол харагдана гэсэн тэр үгийн дагуу буюу анаасаа эзний үгэнд хэлж яхад хайн хандаж залхуурсанасаа болоод ингээ харагдаж өөрөө хохирсон ийм үйл явдал болсон. 그래서 아마사가 이끄는 군대가 아닌 아비새와 요압이 이끄는 군대가 이제 세바를 쫓아가게 됩니다. За тэгэхээр тэгснээсээ болоод яасан гэхээр Шибаг хэн хөөсөндөө Амасаа хөөж чадаагүй харин Абишайын цэргүүд хөөсөн гэж хэлсэн. 그런 가운데 왕에게 돌아오는 아마사와 왕의 명령을 수행하러 나가는 요압이 만나게 됩니다. За тэд нэр ингээ явж байгаад одоо хааны Шибаг хөөхөр явах замдаа одоо нөгөө Абишай болохоор хаанаас тушаал аваад Шибаг хөөхөө явж байгаа. Өөдөөс нь Амасаа болохоор одоо нөгөө үүрэг хоцроод ирж байгаа тийм ийм хоёр байдалтай явж байгаа замдаа уулзсан гэсэн. 요압이 인사를 하는 채 하면서 인사를 하는
행동을 하면서 갑작스럽게 아마사를 죽인 거예요. Тэгээ Йов болохоор Амасаатай тултааны байдлаар халаагүй те зүгээр мэдлэх гэж байгаа юм шиг болоод түүнийг алсан гэсэн. 요압과 아마사의 관계는 같은 친척 관계입니다. Тэгээ Йов Амасаа хоёр болохоор чинь ах дүүсийн одоо холбоотой юм хүмүүс байгаа. 양쪽의 어머니가 같은 형제였던 그런 관계인 거죠. Тэгээ хин хэнийх нь ээжүүд нь те эгч дүүс байсан ийм холбоотой. 그런데 왜 이런 친척인 아마사를 요압이 죽이려고 했을까요? Тэгээ яагаад тэгвэл Йов өөрийнхөө энэ хамаатныг алахаар болсон болоо? 이걸 제가 설명하기 전에 혹시 누가 대답할 사람 계십니까? 요압이 아마사를 왜 죽였는지 이유를 혹시 아시는 분 계실까요? За та нар дунд маань тэгвэл Йов яагаад Амасааг алах гэдэг алсан болоо? Энэ шалтгааныг мэдж байгаа хүн байвал хариулж өгөх үү? 없으시면 제가 말하겠습니다. За байхгүй бол би хэлж өгье. 이것은 역시 시기심이 있었던 것이고요. За нэгдүгээрт нь магадгүй энэ атаархал байсан баг. 자기가 군대 장관의 자리를 빼앗긴 것이 아마사 때문임을 요압이 그렇게 생각을 했던 거죠. Йоо магадгүй ёсгэлээрээ өөрөө уул нь урд нь цэргийн жанжин байсан. Гэтэ өөрийнх нь байр суурийг Амасаа булаасанд дургуулсан баг. 그래서 아마사가 죽어야 자기가 다시 군대 장관의 자리에 있게 된다는 생각을 한 겁니다. Тэгснээрээ тэр магадгүй те за энэ Амасаа өгчих юм бол би буцаад өөрийнхөө цэргийн жанжины байр суурьнд очино гэж бодсон баг. 자기의 방법으로 군대 장관의 자리를 지키려고 했던 겁니다. Өөрөөр хэлэх юм бол Йов өөрийнхөө арга барилаар өөрийнхөө байр суурийг хадгалахыг хүссэн. 이것은 하나님의 뜻도 아니고 하나님의 인도하시는 게 아니었던 거죠. Энэ нэгдүгээр Бурхны хүсэлж байгаагүй, Бурхны удирдлагч биш байсан. 그래서 하나님 뜻대로 하지 않은 모든 일들은 나중에 자기에게 해로운 걸로 돌아오게 됩니다. Бурхны хүсэл биш юмнууд дараад нь яадаг гэхээр Бурхны хүсэл биш юмыг үйлдээд ирэхлээр дараад нь тэр нь надад одоо хор болж ирдэг. 아마사는 군대 장관의 일도 제대로 해보지 못하고 너무 허무하게 이렇게 죽게 됩니다. Амасаа болохоор цэргийн одоо жанжны үүргийг гүйцэтгэсэн ч юм байхгүй тэг ингээд шууд аймандасаа алдчихж байгаа тийм. 아마사가 죽게 된 원인은 두 가지로 정리가 됩니다. Тэгээ Амасаа өхөх болсон шалтгаан нь хоёр янз байгаа. 다윗이 자격이 없는 사람에게 인정 때문에 그 자리를 맡긴 것이 첫 번째 문제이고요. Нэгдүгээрт нь болохоор Давид одоо юуг чадваргүй тий цензурт нь бүрэхгүй тийм хүнийг цэргийн жанжин болгосон. Зүгээр л нөгөө чадварыг нь хараад биш зүгээр хамаатан гэдэг утгаараа жанжин болгосон байсан шалтгаан байна. 비록 그렇더라도 아마사가 정성으로 성심으로 열심으로 그 일을 감당했다라면 이런 일이 생기지 않았겠죠. За гэхдээ хэдийгээр Давид одоо манайхаар бол нүүр харж тий хамаатан ингээд цэргийн жанжин болгосон байлаа ч гэсэндээ Амасаа тэгсэн байсан ч гэсэн Амасаа хэрвээ хийх ёстой зүйлээ цагт нь хийцэн байсан бол өнөөдөр ингэж одоо ийм байдал орохгүй байсан, амиа алдахгүй байсан. 그래서 이를 태만히 한 것에 대한 그 결과를 자기가 받은 겁니다. Тэгээ харин Амасаа ясгэлээрээ өөрөө хайн гантсан. Өөрөө хайн гантад залхуурсансаа болоод ийм байдалд орсон байна. 또 요압도 역시 왕의 뜻을 따르지 않고 자기 마음대로 하겠다는 그런 빗나간 생각 때문에 이런 잘못을 하게 된 거죠. Тэгээ Йов ч гэсэндээ бас Йов гэсэндээ бас өөрийнхөө Бурхны удирдлагаар биш те өөрийнхөө хүслийн дагуу өөрийнхөө бодлоор ингээ үйлдэлсэн байгаа Амасаа галахтаа. 어떤 사건이 일어나면 거기 여러 사람의 잘못된 생각과 마음들이 이렇게 다시 다 같이 이렇게 연결되어 있고 이렇게 관련되어 있습니다. Ямар нэгэн одоо асуудал үүслэе гэж бодоход чинь тэрэн дээр маш олон хүмүүсийн оролцоо тэгээ үйлдэлийнх нь үр дүнгууд ингээ холбогдсон байдаг. 지금
다섯 번째까지 했고, 오늘 이제 오전은 여기까지 하고 마치겠습니다. За хэдүүлээ өнөөдрийн үдээс өмнөх хичээлээ энэ үргээд ингээд дуусгая. 이 아마사 죽인 일이 나중에 요압이 자기가 죽는 일에 근거가 됩니다. За тэгэхээр одоо яг энэ дээр харах юм бол Йов Амасаг алсан те. Гэхдээ Амасаг алсан энэ хэрэг нь болохоор дараад нь Йов амиа алтахад бас нөлөөлдөг. 그건 열왕기상 2장 5절에 그 솔로몬에게 한 다윗의 말 가운데 있습니다. Тэр болохоор 1-р хаад 2-ын 5 дээр гарч байгаа. Эзэн Давид нөгөө Соломондоо загсан захаасан дээр гардаг. 기도하고 마치겠습니다. За хэдүүлээ өнөөдрийн хичээлийг ингээд дуусгая. Өдөөс хойш дахиад орно. 하나님 모든 선한 일의 결과와 악한 일의 결과는 분명히 다르게 나타난다는 걸 우리가 이제 알았습니다. Эзэн минь энэ өдөр бид нар агуулгаар дамжуулаад зөв суурьтай эхэлсэн ажил болон буруу зураар эхэлсэн үйлсүүд эцэст нь заавал үр дүнгууд өөр байдаг гэдгийг суралцж авсанд баярлалаа. 선한 일을 하는 자는 하나님의 선하신 뜻을 따르는 자가 선한 일을 하는 것도 알았습니다. Эзэн минь зөвхт нэгэн харин зөвхт нэгэн нь таны хүслийн дагуу дуулууртайгаар үйлддэг гэдгийг ойлголоо. 하나님의 통치를 온전히 받는 자라야 장래에 좋은 일이 온다는 걸 저희가 굳게 생각하게 하여 주시옵소서. Эзэн минь юу ч болж исэн таны удирдлага гэдэг зүйл дотор байх үед таны удирдлагыг дуулууртаа дагах үед сайн зүйлүүд заавал тохиолдно гэдгийг та үргэлж сануулж өгөөч. 자기의 감정과 자기의 욕심으로 하는 일들은 모두 해가 된다는 것을 잊지 않게 하여 주시옵소서. Мөн таны өмнө бид өөрсдийнхөө бодлоор, өөрсдийнхөө сэтгэл хөдлөлөөр үйлдэх зүйлсүүд нь дараад нь заавал бурууддаг гэдгийг бид нэр бас санахад туслаач. 저희가 먼저 하나님의 통치를 잘 받음으로 많은 성도가 하나님의 통치받는 자가 되게 하여 주시옵소서. Эзэн минь эхлээд бид нэр өөрсдөө таны удирдлагыг дуулууртаа авдаг байхад суралцаж мөн олон итгэгч нарыг олон хүмүүсийг таны удирдлагыг дуулууртаа авахд сургадаг замч хад туслаач. 예수님의 이름으로 기도하옵나이다. 예수님 нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 수고 많으셨습니다. 네, 수고하셨습니다. 예, 이따가 오후에 또 뵙겠습니다. 네, за бүгдээ өдөөс хойш уулзцаая. 뵙겠습니다. За баяртай.